Энийг хийх үү? Унтгаад. Болно. За одоо хүмүүс орж ирнэ. Ийм болж байна. Эхэлсэн. За. Орж ирж байна. За, сайн байцгаана уу? За, та бүхэнд амлсан явсаар давшилттайгаа уулзуулахаар бэлэн болсон байна. За, хүмүүс байвал ороод ирээрэй. За, сайн байцгаана уу? Аюу нэмэгдэж явж байгаа тийм. Хүмүүс одоо орж ирж байна. Одоо орж ирж байна. Жоохон ороод ирсэн юм шүү дээ. За, сайн байцгаана уу? За, та бүхэнд өнөөдөр одоо өөрийн биедээ өнгөрч 2000 тоож өнгөрсөн. Тэр 24 жилийн өмнөх өвчнөө байдал сайхан эдгэрсэн. Тэр одоо хичүү гэсэн ч бас баяртай, сайхан мөчөд баяртай хуваалж болсон нь бас сэтгэл их өндөр байна. За, дуун сонсогдож байна уу манайхаа? Дуун сонсогдохгүй бол хэлээрэй. За, тэгээд дээрээс нь бас та бүхэн маа тийм ээ асуухыг хүсэж байгаа асуулт байвал асууж болно шүү. За, өмнөх постуудаар би дандаа оруулсан байгаа. Тийм ээ 23 наснда хүнд өвчнөд нэрвэгдээд нагуун бэлэг хэмжээ, сэтгэл заслал эмчилгээгээр дамжуулаад тэгээд тийм ээ цоо ойрол болоод өдгөө бараг тэрнээс хойш 20 гаруй жилийн артаа орхиод байгаа. Ийм хүнтэй та бүхнийг уулзуулах гэж байгаа лээ. Тийм учраас та бүхэн асуухыг хүссэн зүйлээвэл тийм ээ доор комент хэсэгт бичээд асуугаарай. Давшилт маань эхлээд одоо өөрийнхөө тийм ээ ямар өвчтөй байж байгаад тийм ээ яаж ирүүл болсон тухайгаа эхлээд ярина. Тэгээд дараа нь асуусан асуултанд нь тийм ээ хүмүүс асууж байгаа асуултанд нь хариулаад явнаа. Тийм үү, маш их орж ирж байна тийм. За, хүмүүс бол хөвчлэн сайн байна уу гэд. За, сонсогдож байна. Сонсогдож байна уу? За, сайн байна уу? Сайн байцгаана уу? Жохон ямарсаа хүмүүсээ нэг жохон тийм ээ хүмүүс ороод ирэхээр бүгдээрээ лайв хийлээ. Тэгэхгүй бол одоо энэ лайвыг бас хүлээж байгаа маш олон хүмүүс байгаа. Тэгэхээр ядаж 100 хүргээд тийм ээ. Тэгээд лайв дээр эхлүүлцгээе. Одоо л нэг 60 70 дээр явж байгаа шиг. За, сайн байцгаана уу? Сайхан орж байгаа жаа нү. Таадсан яг нэг өвчнөө тийм ээ биш. Зүгээр ойр зүрийн юм яриад мэдлэгээ ярьж ижил тэр хэмж хүмүүсээс орж ирлээ. За, ер нь бол одоо нагуун багшийн хичээл гэж ярихад бол ер нь монтын талаар ярихад бол бас ер нь бол хүмүүсөө жоох ойлгомж муутай. Ер нь бол их л сонсож байгаа хүмүүс бол жоох итгэж яддаг юм уу? Тийм байдгийг. За, миний удаж ихсэн адилхан би тухайд одоо хүндгчүү байж байхдаа 2 удаа одоо манай найз хүмүүсүүд одоо ангийн хүүхдүүд надад одоо нагуун багшид хандаарай. Нагуун багшийн эмчилгээ мундаг байгаа шүү дээ зөвлөгөө өгсөн байгаа. Тэгээд бол одоо би бас өөрөөсөө итгэдэггүй. Ер нь л тийм байсан. Гэхдээ нагуун багшийн хамгийн гол сүлд бол өөрийнхөө биеэр дамжиж нагуун багшийн эмчилгээний үр ашиг бол маш гайхалтай байдаг юм аа. Тэр гайхлыг би өөрөөр өнгөрөөсөн байгаа.
За тэгэхээр өнөөдөр одоо Монголд ирж та бүхэн намаас энийг учрал 24 жилийн өмнөх миний биеэр өөрөө туулж өнгөрөөсөн тэр чагам мөч тийм тэр хичээжгээ өнгөрөөжсэн. За тэр мөчийг даяартайгаа ингэж сайхан хуваалж болсон намаас том баяртай байна. За сайн байцгаана уу. За хүмүүсд ороод ирэхтэй жаар болсон байна. 100 хичээгээд ирээ. За тэгээд өнөөдөр болохоор би бол гол юу гэж бодож байгаа юм. Тэгээд би бас одоо Монгол ирээд корона туссан чиглэлээр бас ярьсан байгаа. Энийг бол гол би одоо Монгол урагшаага одоо ингэж ногоон багш хичээлд орж байгаа. Би чат группийн хүмүүсийн одоо хүсэл шаардлагын дагуу ярьсан байгаа. Биш явуулсан байгаа юм. Тэгээд фэйсбүүк дээр бас хүмүүс харсан байх та. Тэгээд ер нь бол өнөөдөр бол гол одоо 24 жилийн өмнө би ямар өвчин болсон, хэр хугацаанд одоо ямар байдалтай болсон, хэр хүнд болсон тэрийг ярих гэж бодож байна. Тэгээд одоо ногоон багшийн хичээлээр дамжаад хэр хугацаанд одоо ямар болсон. За энэ өөрийн бие дээр гарсан учирлууд төр маш их чүү жолонтой өвчин жолон тархалгаагдаж байсан тэр гал залуу насны таныг өнгөрөөлдөг. Тэгээд одоо ногоон багшийн хичээлээр дамжиж маш сайхан хийдгэрсэн тэр сайхан баярт мочоныг даяар болондоо хаваалчих гэж бодож байгаа. Тэгээд энэ ийм жорлохоор өнөөдрийн наг хийж байгаа юм. Дуун сул байна. Дуун сул байна гэж байна. Энийг юу ачих вэ яах вэ? Ничего. Юу яаж ярихгүй болоор үстэй. За сайн байна уу? Сайн байна уу? Яаж ч одоо юм байна гэж тоо. За сайн бачхан уу? За өнөөдөр одоо би ногоон багшийн хичээлийн тухай өөрийнхөө одоо ногоон багшийн хичээлээр дамжиж 2 дугаар амнаас олсон. Тэрх одоо ногоон багшийн эмчилгээ жоохон яаж тэрх хэцүү байдлаасаа өвчин эдгэрсэн маш сайн болсон. Тэгээд одоо энэ 24 жилийн турших одоо би хэрэг байх юм тухай одоо даяартайгаа хуваалцахаар өнөөдөр лагийг хийж байгаа. За даяар сайн бачхан уу? Сайн бачхан уу? За ороод ирчихээрэй. Дуун яаж юм? Дууны өгч нэр сонсох гэж байна. Болж гэнэ үү? За чихж дуу дуун би чангарсан байна. Юу гэж? Дуун сул байна. Дуун сул байна. Зарим дуу сайн байна. Дууны яаж болж гэнэ үү? За сайн бачхан уу? За би болохоор давшилт төдийх өөр Монголын шилийн голоор нутагтай. За тэгээ та бүхэнтэйгээ сайхан лайв хийж өнөөдрийн одоо ийм сайхан ярилцаа өнрүүлж өөрийн биедээ гарсан өвчин жовлон тэгээд тэр сайхан ногоон багшийн хичээлээр давжиж маш сайхан эдгэрсэн баярт мочон даяартайгаа хуваалцах болсондоо маш их баяртай байна. За миний яриа ир сонсогдож байна. Дуун хэд байна? Дуун сайн сонсохдохгүй бол хэлээрэй. Доор нь биччихээрэй. Болж байна ч юм. За сайн бачхан уу? Би одоо чиний хий сонсох юм байцлаа. Чиний ярьж байгаа. За сайн бачхан уу? За манайхан ороод ирээрэй. За өнөөдөр болохоор би ногоон багшийн хичээлийг сонирхож, ногоон багшийн хичээлийг дамжиж эрүүлэхийг хүсэж байгаа хүмүүстэй өөрийн биеийнхээ өнгөрөөлт за одоо 24 жилийн өмнө би бол маш хэцүү одоо өөр Монгол хотын дөрвөн том эмнэлгээс бол одоо намайг 4 сар одоо эмнэлгүүснээ дунд намайг бол одоо шууд өгөх шийд гаргасан. Тэгээд одоо ногоон багшийн хичээлээр дамжиж болоо жилийн эмнэлгээ аваад бол маш сайн болсон.
Тэгээд өнөөдөр нэгэнтээ 24 жил болж байгаа. Тэгээд өнөөдрийнхөө нэг миний биед гарсан учрал энэ тэр хичээж олонтой өвчин. Тэгээд ийм нэг агуу их мундаг эмчтэй учирч одоо нэг жилийн дотор бол маш сайхан эдгэрч өнөөдөр энэ болоход бол 24 жил болж байгаа. За энэх өнгөрөөлтөөр дамжиж за Монголд байгаа нөгөө зөндөө олон өвчнөд хөвчилж байгаа тий эрүүл мэндийг хүсэж байгаа хүмүүсүүдэд өөрийн өнгөрөөлтөнд ярьж та бүхэнд бас одоо хичээл сайн сонсоод нагуун багшийн эмчилгээр дамжиж та бүхэнд бас сэтгэлийн тамир тэнхээ тий тэгээд хичээлдээ сайхан орж хичээлдээ одоо яаж орох ёстой ер нь бол одоо хичээл яаж орвол маш сайн ашигыг хүртэж чадна гэсэн чиглэлээр одоо өөрийнхөө чиглэлээр та бүхэнтэйгээ ярьж хуваалцах болсондоо маш баяртай байна. За тэгээд манайхан ороод ирчихээрээ. Ороод ирэхэд хүмүүсүүд орж ирсээр би эхэлж өнөөдөр болохоор би хамгийн гол өөрийн одоо 24 жилийн өмнө яаж өвчлсөн, за ямар өвчнөд байсан, өвчин маань хэв хүнд байсан. За цаашлаад яагаад одоо дөрвөн том эмнэлэг, Хөө хотын дөрвөн том эмнэлэг одоо яагаад энэ давшилт гэсэн хүнд одоо үхэн шид гаргасан байна гэдэг чиглэлээр маш тодорхой та нартайгаа сайхан хуваалцнаа. Тэгээд мөн ч одоо нагуун багшийн хичээлээр дамжиж нагуун багшийн хичээл би яаж орсон. Тэгээд би одоо 24 жилийн турш баян нагуун багшийнхаа хичээлтэй хамт ойрхон байжсан. Тэгэхээр одоо бас миний хувьд бол нэлээд хэмжээний туршлага хоромдулсан байгаа. Тэгээд энийг бас хамгийн боломжоор даяартаа хуваалцна. Тэгээд хэрвээ асуух юм байвал мэдээ гэсэн юм байвал ойлгоё гэсэн юм байвал доор нь бичээд яваарай. Тэгээд би өөрийн хамгийн боломжоор хамгийн чадах хэмжээгээр та нартаа зөвлөгөө өгнө. За тэгээд миний өнөөдрийн ярилцлага маань та бүхэндээ бас өвчин жолонтой байгаа өвчин жолсон салыг гэсэн хүмүүсд одоо нэгэн ховд буян болоосэй гэж би хүсэж байгаа. Тэгээд мөн эрүүлэнх болоосэй гэж би хүсэж байгаа. Тэгээд юм болох байх гэж би өөрөөсөө бодож байгаа. Тэгээд ер нь бол нагуун багшийн хичээлийг хэрвээ сайхан сонсож чадах юм бол одоо давшилт би одоо тийм хүч өвчнөөс ирүүлжээд өнөөдөр 24 жил ийм сайн байгаа байдлаар та нар хэрвээ сайхан хичээлд орж чадах юм бол эрүүлэнх болж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байгаа. За тэгээд манайхан ороод ирээрэй. Мөн ч одоо миний ярилцлагыг хамтдаа сонсож байгаа та бүхэнд маш их баярлалаа. Жохоо үлээч гэж ярих уу? Одоо ер нь ярьсаар мүд яхад юу яачих вэ? Араас орж ирсэн хүмүүсийнхаа сонсохгүй болс тээ. Дараа нь харах болчихно. Тийм үү. За сайн байцгаана уу? Намайг болохоор давшилт өгдөг. Өвөр Монголын шилийн голоор дутагтай. Одоо Улаанбаатарт ирээд ажиллаж адлын араагаас адлын жахаалгаар ирээд байж байгаа. Тэгээд өнөөдөр одоо энэ ажлын жахаагаар ирсэн ажиллаж байгаа хугацаанд одоо та бүхэнтэйгээ бас ингэж лайгар хийж одоо ярилцлага хийж байгаа. Маш их баяртай байгаа. Тэгээд мөн ч одоо миний өнөөдрийн хийж байгаа энэ лайгрын гол зорилго болохоор одоо хамгийн гол нь нагуун багшийн хичээлийг сонсъё, нагуун багшийн хичээлд оръё, нагуун багшийн хичээлээр дамжиж одоо эрүүл мэнд олъё, эрүүл энхийг хүссэн өвчин жолсон салыг гэсэн хүмүүсүүдэд миний өнөөдрийн нэг ярилцлагаас та бүхэнд бас нэлээд хэмжээний тус болох болоосай, мөн ч одоо буян болох болоосай би маш их хүсэж байгаа. Энэ бол миний өнөөдрийн хийж байгаа, энэ лагрыг хийж байгаа, чаг гаргаж хийж байгаа хамгийн их зорилго. За сайн бацгаана уу. Тэгээд би болохоор 98 онд өвдсөн. Одоо нэгэнтээ бүхэл 24 жил болцсон байгаа. Тэгээд 24 жилийн турш миний бие бол маш сайн байгаа. Ерөөсөө ханиадаж гисэн маш бага хүрдэг. Тэгээд би одоо 24 жилийн турш бараг нөгөө тусал хийлгэж үжээгүй. Бараг хүнд ханиад хүрж үжээгүй. Тэгэхээр бол энэ юуг хэлж яах гэхээр бол миний энэ бие одоо нагуун багшийн хичээлээр дамжаад бол эдгрээд хүчнээ сайн болсон байна, дархалгаа хэд сайн болсон байна, бие маань маш сайн болсон байна гэдгийг хариулж байгаа. Учир нь яагаад гэвэл хүний бие гэдэг бол хүний өөрч чаддаггүй. Яг хүний ам бол хүний өөрч чаддаг л да тий. Гэхдээ хүний бие л ерөөсөө ингээд өдрийн удаан, цагийн удаан хүний хуураад явж чадахгүй. Тэгэхээр бол одоо 24 жилийн турш миний энэх ийм эрүүл байгаа гэдэг нь нагуун багшийн одоо нэг сэтгэж эмчилгээ, бие сэтгэж эмчилгээний үр хашааж ухам ямар байдаг, хэр хүчтэй. Тэгээд одоо сүүлд бол одоо хүний өвчний одоо ямар хэмжээнд эдгэрүүл сайн болгож чадаж байна гэдэг үлгийг миний биеэс харж болно. За тэгээд өнөөдөр та бүхэнтэйгээ одоо ингэж лайх хийж уулзж байгаадаа маш баяртай байна. Орж ирж байгаа хүмүүстээ
Минь төргөж байна. Сайхан аварчиж байна уу? Сайн байцгаана уу? За яг 150 хүргээд ярих уу? За яриад явчих тий. Ярьж илээ тий. За тэгээд асуусан юм байвал бас ярьж асууж олно шүү. Тэгэхээр би мод болохоор өөрийн өвчнөөхөө байдлаа эхнээс нь ярина. Яг 24 жилийн өмнө 20 настай өр Монгол залуу ямар өвчин болоод ямар хэмжээтэй байсан тий. Тэгээд бас одоо энэ дотор бас надтай адилхан өвчнөтэй байсан хүн байгаа байж магадгүй. Ер нь бол би өөрөө бас бүхэл бол хэдэн сар бараг бүхэл би чинь 98 оноо 4 сар их гэр чинь. Бараг үндсэндээ жил өвчлсөн. Тэгээд одоо хүнд хэцүү өвчнөтэй хүнээ зовлон хэр байдаг гэдгийг би маш сайн ойлгоно. За тэгээд миний өнөөдрийн гол ингэж лайв хийж байгаагийн зорилго бас энэ дээр байгаа. Учир нь би өвчнөтэй хүнээ зовлон хийх ойлгодог болохоор нэг ч ихсэн өвчнөтэй хүн өвчнөөсөө салаасай, эрүүл мэнд болоосай л гэж хүсэж тэдгэр хүмүүсд сэтгэл санаанаа тий жоргожуулал сэтгэлийн тамир хүч сайхан энерги болох болоосай гэж маш хүсэж байгаа. Тэгэхэд манай нагуун багшийн хичээлийг ярихад бол одоо ер нь орон толын өвчнийг ерөнхийдөө маягаар эмчилдэг. За тэгээд би бол өөрөөсөө эмнэлгийн мэрэгжил сураагүй, надад бол эмнэлгийн мэрэгжил байхгүй. Тэгэхээр миний ярьж байгаа бүхэл зүйл бол одоо нагуун багшийн эмнэлгийн олонний талыг бол би бол ярих боломж байхгүй гэсэн үг. Гэхдээ би одоо 20 хэдэн жил болж байгаа. Одоо энэ 20 хэдэн жилд ер нь бол би 1 жилийн дараа идэгсэн. 99 оны 2000 онд би бол одоо бүх биенээ шинжилгээ хийгээд 100% тэгэхээр одоо өнөө болтор надад бол өвчнөд явсан. Одоо тийм илэрл ерөөс байхгүй бие маш сайн байна. Тэгээд өөр өвчин чарга хөрөхгүй баг ханиадаж баг хүрч байгаа. Ер нь ханиадвал нэг хүн тусахгүй байгаа. 24 жил би нэг ч удаа тусал хийлгэж үжээгүй. Тэгэхээр миний бие маш сайн байгаа. За тэгээд нагуун багшийн хичээлийг ярихад бол нагуун багшийн хичээлд бол олон арвин төрлийн өвчин яддаг. Нагуун багшийн хичээлд бол одоо ерөөсөн одоо энэ хүмүүсүүд одоо 20 хэдэн жилээс надаас одоо зөндөө асуусан хүмүүс байгаа л да. Тэгээд нагуун багшийн хичээл одоо ямар өвчин тустай юм ээ гэдэг юм уу. Эсвэл за би ийм өвчнөд байна. Энд сайн болох уу гэдэг юм уу тийм асуултуудыг хүмүүс зөндөө тавьдаг. За тэгээд ер нь бол нагуун багшийн хичээл бол ерөнхийдөө эмчилгээ. Нагуун багшийн хичээл бол ерөөсөн ямар өвчин тустай, ямар өвчин тус болохгүй юм уу тийм юм бол ерөөс байхгүй. Нагуун багшийн хичээлд орж байгаа хүмүүсүүд бол бүгдээ адилхан эмчилгээг нагуун багш бол өгж байгаа. Тэгээд хэр хурдан идэхгүй гэдэг нь бол тус хүнээс өөрийн биеэс шалтгаална гэсэн үг. Ер нь тэр хичээлд орж байгаа хүмүүсүүд хичээлдээ хичээлээ яаж сонсож байна уу, хичээлдээ яаж орж байна уу, нагуун багшийн хичээлийг хэр хүлээж авч байна уу гэснээр хэр хурдан идэхгүй гэдэг бол яг тэрнтэй шууд холбоотой гэсэн үг. За хэрвээ хичээл ер нь нагуун багшийн хичээлд зөв ойлголттой сайхан санаа сэтгэлтэй сайхан хичээлээ сонсож чадах юм бол гар утсаа сонсоод одоо гадаадад байсан ч хамаагүй. Сайхан үр ашиг гарч чадна, сайхан тохируулалт гарч чадна. За хэрвээ сэтгэл санаагаа төвлөрүүлж чадахгүй гэх юм бол тухайн талбарт мачаад нагуун багшийн яг хичээлд нь орж сонссон ч гэсэн 100-100 дэгнэж хэлж чадахгүй. Тэгэхээр юм бол энэ юуг хэлж ийнэ гэхээр бол дараа нагуун багшийн хичээлд бол ер нь бол ямар өвчин сайн болно, ямар өвчин муу болно гэдэг юм уу эсвэл ямар өвчин хэр хугацаанд сайн болдгийг тийм тогтсон хугацаа гэж бол ерөөс байхгүй. Тэгээд ер нь бол ямар хугацаанд идэхгүй гэдэг бол таны өөрийн биеэс шалтгаална. Өөрийн биеэс шалтгаална. Тэгээд бол би бол өөрөө ингэж боддог юм. Одоо жишээлж ярихад нагуун багшийн хичээл өвөр монголчууд ингэж ярьдаг. За нагуун багшийн хичээлийг болохоор хөдөөний хүмүүсүүд юм уу эсвэл хүнд өвчтөй хүмүүсүүд хурдан идэг нэ гэж ярьдаг. За энэ дээр би нэг тайлбар хийж бодож байна. За ийм хүмүүсүүд ягаад хурдан идэг тийм гэхээр би бол ингэж боддог. Учир нь хүнд өвчтөй хүн болоод хөдөөний хүн гэдэг бол одоо ер нь тийм бичиг соёл сурч хот явсан хүний одоо сэтгэл санаа шулуухан. За ийм ботход бол их шулуухан бодно. Тийм олон юм ингэж юу яаж батхгүй имийг амархан шулуухан итгэждэг. Тэгээд өөрийн бүх итгэл найдалгаа тэр итгэсэн одоо эмчилгээ ч юм уу эсвэл ямар нэгэн хүн юм уу ерөн хүнээ харьж байгаа ч гэсэн тэгж хийдэг. Хүнтэй харьцахтаа ч гэсэн өдөөний хүмүүсүүд бол их шулуухан их үзсэн байдаг Тэгээд тийм сэтгүүгээс болоод за энэ нагуун гэдэг багш гэсэн хүнийг ирээд оцсон. За энэ хүн эдгэрсэн юм би эдгэх ёстой гэдэг нэг л сэтгэл шуудаж чадж байгаа болохоор тэрний өвчин маш хурдан сайн болж ийн гэсэн үг би тэгж ойлгодог. Харин хүнд өвчнөд өвч адилхан. Хүнд өвчнөд өөр гажир ямар ч эмчилгээ байхгүй болохоор
За одоо би энд нагуун гэсэн хүнд үзүүлээ. Одоо энд хамаг сүлийн хүсэл эрмжилээ 100% тавьж чадж байгаа болохоор дараа эсрэгээр нь нагуун багшийн нэг эмчилгээнээ өөр ашиг тэр энергийг 100% хүлээж авч чадчихна гэсэн үг. Тэгэхээр тэр хүн маш хурдан хугацаанд эдгээр маш хурдан хугацаанд ашиг хүртэж гин гэсэн үг. Би өөрөө бас тэгж ойлгож байгаа юм ер нь бол. Тэгээд яг би бол эмч сураагууд би сайн байсан. Би бол эмч сураагүй. Өнөөдөр миний ярьсан альва бүхэн миний өөрийн биеийн төлөөлнө. Би өнөөдөр бол одоо нагуун багшийн төлөөлж ярихгүй. Миний ярьсан үг нагуун багшийн төлөөлж чадахгүй. Тэгэхдээ би 20 хэдэн жил одоо ингээд өвчөөд гисэн эдгээрээд одоо нагуун багшийн эмчилгээд бол байнга ингээд хамт байдаг, байнгын хичээл ордог. Ер нь бараг чөлөөж автаа бол хичээлдээ орж яадаг. За тэгээд одоо ингээд хүмүүсүүд би бас учирсан хүн бүхэн надаас зөвхөн хичээлд яаж орох уу ингээд зөвлөгөө авсан бүх хүнд би маш ингээд өөрийн сэтгэлээсээ өөрийн боломжоор тайламж хийж өгдөг. Тэгээд энэхэр дагуу би бас өөрийн гэсэн одоо нагуун багшийн эмчилгээний талд бол өөрийн гэсэн ойлголттой бас өөрийн жоохон туршлага хоромдуулсан байгаа. Тэгээд өнөөдөр одоо би өөрийгөө төлөөлж одоо ингэж олон та нарт одоо эдгээр ярьж байгаа. Тэгээд миний энэ бас та нарт тус болно гэдэгт би маш итгэж байгаа. Учир нь яагаад гэвэл би нагуун багшийн хичээлээс эдгээрээд 20 жил 24 жил болж байгаа. Учир нь би энийг бол хамгийн гол ер нь бол имийг хүнээс сонсноос өөрийн биеэ өнгөрөөх бол хамгийн найдвартай, хамгийн баттахтай гэж ярьдаг тийм. Имийг заавал өөрийн биеэ өнгөрөөж одоо сонсоод 50% ойлгосон бол өөрийн биеэр өнгөрөөх 100% юм уу 90% ойлгож чадна. Тэгэхээр би энэ бүх эмчилгээг өнгөрөөж туулж өнөөдөр ирж байгаа болохоор миний бие төрөл маш нэлээд хэмжээний туршлага хоригдсан байгаа би өөрөө ойлгож байна. Тэгээд одоо та бүхэнтэйгээ бас энэ цаахан туршлагаа хуваалцаж та бүхэнтэй бас олон арван хүн одоо нагуун багшийн хичээлээр дамжиж нэг жил миний энийг өнөөдрийн лайгийг сонсож одоо сэтгэлийн хүч авч бас нэг зөвлөгөө авч зөв хичээлдээ сонсож одоо бол ер нь хилгээд нэгдэхгүй онгоогоо байгаа. Тэгээд урагшаахан хичээлд орох боломж байхгүй байгаа. Тэгэхдээ өнөөдрийн хувьд бол яг хөө манаас гар утсаараа ингэж хичээл дээр байж чадчихна гэдэг чинь бас одоогийн үед бол бас буян шүү та. Ер нь бол одоо 10 жилийн өмнө 20 жилийн өмнө бол ийм боломжтой байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр өөрийн байгаа хамгийн сайхан боломжоо ашиглаж энэ нэг эмчилгээг хүртэж эрүүл мэнд болж чадчихна гэдэг чинь бол энэ чинь бол бас маш их ач буян шүү та. Маш их заяа байгаа байхгүй юу? За тэгэхээр нь бол одоо хичээлдээ сайхан ороод ер нь бол эмчилгээгээ сайхан хүлээгээд тэгээд явах юм бол нагуун багшийн хичээл дээр гар утсаараа Монгол улсад одоо хэлийн гадна Монгол улсад тийм үү ямар нэг улсад сонссон ч гэсэн бас маш сайхан үр ашигт хүрч чадна гэдгийг би энд бол батлагтай хэлж чадна. Яагаад гэвэл одоо энэ гар утсаараа сонсоод бол маш олон хүмүүсүүд өвчнөөсөө салсан, эрүүлсэн жишээнүүд маш олон байгаа. Тэгээд ийм учраас та нар одоо нагуун багшийн хичээлд бол одоо ингэдэг юм болов тэгдэг юм болов гэж бодхосоо илүү за энэ өвчнөөс юу ч болсон би нэг туршааж үзье гэдэг юм уу тий. Итгэхгүй байж болно. Хүн бүх одоо заавал итгэж хийнэ гэдэг тэр бол бас хэцүү. Ер нь л хэцүү. Хүн бүх одоо ингэж 100% одоо ингэж маш энэ бол ийм юм байна, тийм юм байна гэдэг нь. Одоо жишээлбэл сая игээд ирж нагуун багшийн хичээлийг сонсоод одоо энэ хичээл орд нэг эмтлүүлэхгүй гэж байгаа хүн болоод яг энэ сэтгэхүй шал өөр байгаа. За би бол 100% итгэнэ. Би бол ерөөс маш итгэнэ. Учир нь яагаад гэвэл би өөрийн биеэрээ тоолж өөрийн биеэр өнгөрсөн болохоор би энийг бол маш итгэнэ. Учир нь би бол үр ашиг нь ямар байдаг ямар гайхамшигтай байдаг гэдгийг өөрийн биеэр өнгөрсөн болохоор энийг бол маш сайн мэднэ гэсэн үг. За тэгэхээр шинэ ирж байгаа хүмүүсүүд бол одоо шинэ орж ирж байгаа хүмүүсүүд юм уу сая хичээлд орж байгаа хүмүүсүүд одоо ингэж итгэж чадахгүй байгаа юм уу тий эсвэл нэг сонирхож байгаа энэ бол харахгүй энэ бол одоо хүний энгийн сэтгэх гэсэн үг. Тэгэхээр бол энэ зорилгоос би одоо юу яа гэж бодож байна. Та ядаа бас сайхан зөвлөгөө гэж бодлоо. Зарим нэг тийм яг одоо нэг гол юм аа ярьж эхлээрээ гэсэн. Одоо яг тодорхой юм ярьж эхлээрээ нуршаад байна. Одоо энэ өвчний тодорхой тийм. За одоо тэгвэл ирээд болсон юм байна тийм аа. За тэгвэл би одоо юу яа. За намайг болохоор давшил тэгдэг өвөр Монголын шилийн гол орон нутагтай. За тэгээд 24 жилийн өмнө би дөнгөж 20 нас гараад байгаа үед бол одоо зулгасаар 3 жилийн сөрөө өвчнөд нэрвэгдсэн. Тэгээд ер нь бол одоо энэ хорвоогийн амьдрал гэж ер нь жоохон хатуу байдаг юм байна. 97 онд болохоор би миний аав бурхан болсон. За 98 онд болохоор миний өвөө бурхан болсон. Тэгээд 99 онд би бол айлыг авчихгүй. Тэгээд 99 онд болохоор бол одоо яг хэрвээ нагуун багш байсан гол би ч гэсэн тэгээд ер нь хөвшид болсон байсан. За тэгээд би бол тухайн жил бол ямар өвчнө олсон юм бэ гэвэл эхлээд бол 98 оны 4 сар ихэд
Миний одоо баруун түнг эхэлж одоо өвдөж нэг 7 хоног дотор шууд ихтэд орсон. За тэгэхээр тухайн үе одоо ингээд эмчилгээгээр бол юу суудл ёсны мэдрэл гэж за ингэж оншилсан. Одоо гошоо гажир гэсэн үг. Гошоо гажрын хүмүүс бол одоо суудл ёсны мэдрэлээ гэж хэлсэн. За тэгээд бол тухайн үед тэгж эмчилгээ аваад суудл ёсны жоролтын эмчилгээ авсан. Эмчилгээ аваад 3-4 сарын эмчилгээ авсан байх уу. Тэгээд 8 сар болж ирэхэд бол одоо амьсгаа аймаар жохолдоод халуураад хөлс мус гараад ер нь аймаар болсон. Тэгээд яхаад нөгөө эмнэлэг шинжилгээ өгсөн. Гошооны эмнэлэг л да жижиг гажрын эмнэлэг гэсэн үг. Тэгээд тэнд эмнэлгээ шинжилгээ авсан чинь намайг уушхнаас өрөө өвчин гэж хэлсэн байхгүй. За тэгээд ер нь жоохон байдал хүнд болоод 9 сар би чинь бас сар илүү нөгөө гошооныхаа эмнэлэгт орж эмнэлгээ авсан. За тэр эмнэлгээгээр дамжаад бол надаа ер нь биеэрэл нэг сайхан илрээ болоогүй. Ер нь баг нэг хурал гараагүй. Тэгээд 9 сар өнгөрөөд би чинь нэг орой гинт аймаар халуураад тэгээд ингээд хэл мошгораад хойшоогоо ингээд хөөс гараад амнаас их чагаа хөөс гараад би чинь татаж унсан байхгүй. Тэр сүн би нэг сүн дотор 4 удаа татаж унсан юм. Тэгээд тэр орой түргэн дуудлагын машинаар шууд хөөхөд орсон. Хөөхөтийн нөгөө 4 дугаар эмнэлгийн хороо гэдэг одоо халдвар тэмдэг гэдэг байгаа. Тийшээгээ шууд очсон. За тэнд очиод бол нөгөө CT байцаалт гэж хийсэн. Цацаглийн шинжилгээгээр дамжаад бол намайг бол юунэ ясны сөрөө, уушхны сөрөө болоод тархины сөрөө өвчин гэж оншилсан. За тэгээд бол одоо би чинь бол тухайн эмнэлэгт бол бараг юу яасан л да 3 сар илүү суусан. За тэгэхээр 3 сар илүүд бол би бол орохдоо алхаад орсон. Алхаад орч чадчихсан. Тэгээд ер нь бол ухаан мэдрэлүүд ер нь орж гарч ирсэн. Ер нь өөрийн ял үг мөг ярих бол их сонин. Тэгээд миний юу одоо ингээд тал гачир ингээд нүүр ингээд тал гар ингээд ер нь жоохон мэдрэлт муутайсан байхгүй юу. Тэгээд одоо сүүл одоход бол одоо тэр үед бол тархины сөрөгтнөөс болоод тэгээд мэдрэлийн асуудал үүссэн байсан байна. Тэгээд би тухайн эмчаарууд бол 3 сар илүү эмчилгээ авсан. Тэгээд эмчилгээ авахдаа би одоо маш завсан. Ер нь бол би эмнэлэгт ороод бүрд орцсон. Тэгээд сүүлийн 15 хоногт бол би шууд унаагард орсон шүү дээ. Одоо юу гэсэн үг 98 он 12 сар өнгөрөөд 12 сар гараад 12 сарын 10 эднээс эхлээд миний биед маяг маш доор орсон. Тэгэд бол доор ороод ер нь бол тухайн үед бол доор их ороод эмнэлэгч нь одоо шинжилгээ их өгсөн шинжилгээ авсар гэж хамгасвал надад бол 12 сарын 20 эдэнд байх уу. Тийм байна 12 сарын 20 эдэн гэхэд бол эцсийн шинжилгээгээр надад бол одоо 3 жилийн сөрөө өвчин. Тэгээд энэ дотор тархин сөрөө өвчин нь бол одоо амар хүнд болсон байна. Тэгээд бол одоо ямар ч хагалгаа хийх боломж байхгүй. Ер нь бол хүүхд шийд өгсөн. Тэгээд эмчээс бол одоо надад бол тухайн үед манай гэрийн хүмүүсүүд бол хэлсэн байсан. За одоо энэ таны өвчтөн бол одоо ямар ч эмчилгээ байхгүй болсон байна. Тэгээд бол одоо юу яагарэ. Одоо хойдог учраас бэлдээрээ. Тэгээд юу идэж уух уу те. Тэгээд одоо энэ хүүхдүүд ерөөсөө бараг 10 өдрөөс илүү амьдарч чадахгүй гэсэн эцсийн шийд өгсөн. Тэгээд минийх одоо яагаад энэ юу нэ тархины сөрөө өвчин хаалгаанд орж болохгүй юм гэсээр ер нь бол одоо тархины сөрөө гэж ярихад бол ингээд юу байдаг шүү дээ. Дотор нэг тархиндаа устай болцсон байдаг шүү дээ. Минийх бол тийм биш. Яг ингээд тархины бахтаар сөрөөний бахтаар гэдэг чинь бол амьд юм байна. Тэр тархинд амар их орцсон. Судлаараа дамжиж минийх бол тухайн үед сөрөө өвчин болохоор бол юу гэсэн юм. Жосон судлаар дэлгэрэх хөлөврийн түргэн чанарын жосон судлаар дэлгэрэх хөлөврийн сөрөө өвчин гэсэн баггүй. Тэгэхээр өөрийн биеийн жосон судлаар дамжиж өөрийн биедээ тарна гэсэн үг. Тэгээд тархины сөрөө өвчин болохоор тархин дотор одоо амар их сөрөөний бахтаар их очиж тэгээд бүх мэдрэлийг нь дарсан болохоор би бол тухайд одоо яг хичүү байгаа үедээ бол нүд хараагаа алдсан. Ерөөсөө гэрэл ялгана. Одоо өдөр сүнийг ялгана. Тэгээд бол өөр одоо имийг бол бүр мэдэхгүй. Ер нь бол хүмүүнийг үжиж хард таньна гэж байхгүй. Дууныхаа өнгөөр өөрийнхөө төрлүүдэн бол хажууд байгаа хүмүүсүүдэн танина. Тэгээс биш бол өөр хүмүүсүүдийг бол ер нь ямар харах боломж байхгүй. Нүд бол арга үндсэндээ 80% гэж хэлж болно. 80% нүд бараг хараагаа алдсан гэсэн үг. За тэгээд бие бүр тамбарсан. Бүх бие тамбарсан. Тэгээд 98 оны 12 сар их би бол юу яасан. Орноосоо толгоогоо өргөж чадахгүй байсан. Толгоогоо өргөхөөр нь шууд энэ тэнд очиж мөргөөд ерөөсөө толгоогоо өөрөө эзэмшиж чадахгүй тийм хэмжээтэй болсон. Тэгээд эмнэлэг болохоор намайг одоо өөхөх шаттай болсон. Одоо ямар эмнэлэг өгөж гаргасан байхгүй юу. За тэгээд би одоо ийм болсон болохоор манай гэрийн хүмүүсүүд одоо намайг нагуун багшинд аваач гэж ярьсан л да. Тэгээд өмнө би 2 удаа сонссон. Нагуун бэлэг гэсэн юм явж байгаа. Одоо ингээд сэтгэл зүйчилгээр эмчилгээ хийж байгаа. Тэгэхээр 2 удаа итгээгүү болохоор очиж байгаа байхгүй юу. Тэр үед хэрвээ би оцсон байсан бол би тэгж хүнд орохгүй гайг болж байгаа юм.
Тэгээд яг итгэхгүй болохоор өнөөдөр одоо энд бас олон хүмүүсүүд итгэхгүй байгаа. Би саяас ярьсан итгэхгүй байгаа. Тэгээд тэрнтэй адилхан хэрвээ итгэхгүй байх юм бол бас яг тэрнийхээ нагуун багшинд амар сайхан итгэжих байсан тэр сайхан хамгийн гоё сайхан боломжийг бас алдан шүү гэдгийг даяарс хэлмээр байна, сануулмаар байна. Учир нь би өөрөө болохоор яг тэгж нагуун багшийг итгэхгүй болохоор бүр өөрийгөө амар их жаваасан. Тэгээд би бол ерөөсөө миний бие бол амар хич байсан. Тэгэхээр жим болохоор буугаад бараг 35 хэлтэй болцсон байсан. Тэр үе чинь би 20 настай, 1.76 таа 35 хэлэгдэх чинь 35 6 хэлэгдэх чинь одоо амар тонхоо болцсон байна гэсэн үг байхгүй юу? Ер нь бол бараг арс яс болцсон байсан. Амар турцсан байхгүй юу? Тэгээд амар хэцүү байдалд орсон. Тэгээд одоо яг эмнэлэгд байгаа хэцүү байдлаа би одоо ингээд ийм ярьчих гол нэрээ очсыг нь ярих юм бай тээ. Очно би одоо тэр эмнэлэгд ямар эдикс хэмжээс тээ алхаж орсон хамгасвал би чинь 110 хэлтэй байсан. 120 хэлтэй хүн ороод алхаж орсон хамгасвал 70 эдэн хэлтэй болоод 30 эдэн хэлтэй болоод энэ чинь бүр тийм хэцүү байдал байж байгаа юм чи тэр эмнэлгийн тэрийг яриад яах вэ те. За тэгээд би бол өмнө 2 удаа сонсоод нагуун багшийн хичээлд ороогүй. 3 дахь удаа нь одоо би одоо өгөх гэр байгаа. Өөрөө ч юм мэдэхгүй байгаа шүү дээ. Одоо хаашаа юм шийд гаргах ямар ч боломж байхгүй шүү дээ. Тэгээд манай гэрийн хүмүүсүүд одоо яах вэ? Одоо наад ч одоо ингэж өгч байгаа юм чи хараад өгүүлчихнэ гэж юу яах вэ те. Тэгээд одоо хүн чинь аав ээж гэдэг чинь одоо ээж та манай аав бурхан болсон байсан. Тэгээд одоо ээж минь бас юу гэж хүүхэнээ хараад өгүүлчихгүй те. За тэгээд намайг болохоор нагуун багшид авч очсон. Тэгээд эхэлж очих үедээ би яг өөрөө мэдэхгүй юм чинь ээжинхаа дахиад манай ээжийн дүү төрлүүдийнхээ юугаар очсон. Очоод нэгдүгээр удаа хичээлд ороод нэгчих суугаад тэгээд миний хамгийн их гайхамшиг гэдэг бол нагуун багшийн хичээлд ороод гайхамшиг эхэлсэн. За тэр үед бол 99 оны 1 сарын 9 байсан. Тэр өдрөө болохоор би маш сайн ажиллаж байна. За тэгээд бол тухайн үед бол нагуун багшийн хичээл байсан. Тэгээд би нагуун багшийн хичээлд ингээд очих үед бол яг ингээд хаалгаар шууд ингээд ороод нөгөө билетэрийн дотгошоо орно гэдэг намайг 2 хүн суудсан. Тэгээд би тэр үед чинь өөрөө юу ч харахгүй байгаа. Тэгээд хөлөөнд ч юу чадахгүй байгаа. Миний хөлөгдөг чинь ингээд ерөөсөө хөлөө ингээд 2 хүн суудаад явж байгаа ч гэсэн би юу яаж чадахгүй байгаа. 2 хүнээ мөрөөс нь суудаад явсан ч гэсэн би өөр алхах гэж ярихгүй хөлөөнд юу чадахгүй байгаа шүү дээ. Бараг үед нь жоохон чирсэн шиг тэгээд хөл томолдож оролцсон шиг юм тэгээд явчихсан. Тэгээд би маш сайн нэг чийлж их нь болохоор яг хаалгаар нь орох гэсэн. Тэгсэн чинь амар их бөөлдсөн. Тэгээд ер нь бол би тухайн үед хамаг гिचүү муу байгаа байдалд нэг өдөр нэг л жижигхэн аяг хоол иддэг байсан. Нэг өдөр нэг л аяг хоол идэнэ. Хоол идэж орохгүй байгаа. Тэгээд ер нь бол заримдаа тэр хоолоо идчихин заримдаа бөөлж ичдэг байсан. Тэгээд нагуун багшийн хичээлд хамаг анх орох үед би бараг тэр нэг ийм нэг том гурлын төмпөн гэж хэлэх ба. Тэргээр бараг нэг дүүр юм амар их болсон. Тэгэд ер нь бол одоо энэ бас юугийг анхаарах хэрэгтэй мэ гэхээр одоо над шиг ингэж хоол идэхгүй нэг өдөр нэг хаяг жижиг хаяг чайна тийм хаягаар хоол идчих байгаа хүн тийм их бөөлж ийн гэж одоод нь тийм юм байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр хаанаас юу гарч ирж байна гэдэг. За энэ л дараа миний гайхамшиг миний биенээс эхэлж ийн гэсэн үг. Тэгээд ер нь бол нагуун багш хичээл дээр байнга ярьдаг. Ургаж гарсан юм бол уусаж явах хэрэгтэй гэж. Тэгээд ер нь бол хүний бие бол байгалийн жимээрээ явдаг. Тэгээд биеинд ургаж гарсан илүү ч юм бол уусаж явах хэрэгтэй гэдэг. Тэгээд би бол тэрийг бол нагуун багшийн юугаар бол тэрийг бол тохируулах хөлдөл. Маш сайн тохируулах хөлдөл. Тэгээд нагуун багштай уулж байгаа хамаг анги нэгдүгээр хичээлийг алхаж ороогоо одоо яг хаалган дээр нь ирэхэд одоо ингэж бөөлжж байна гэдэг бол надад бол маш сайн тохируулалт. За энэ мөн ч одоо миний одоо 2 дугаар амь насыг олох. Тэр хаалгаар орсонд бол миний 2 дугаар амь насаа нэг алхаж орсон хаалга гэж хэлнэ. За тэгээд би нагуун багшийн хичээл орж эхэлсэн. Тэгээд би тухайн цагт бол юу яасан? Нэг л чих сонссон гэх талбайд. Нэг л чих сонсчоод өөрөө сууч чадахгүй болохоор буцаад явсан юм. Тэгээд манай гэрийн хүмүүсүүд одоо намайг орлоод хичээл сонссон. Би бол эмнэлэгд очиад гявтагдсан юм. Тэгээд нагуун багш намайг тухайн тус зөвлөгөө өгсөн. Одоо өвчин амар хүн тоглохоо болохоор эмнэлгийн хажууд байж гараа гэдэг. За эмнэлгийн хажууд байж гараа хэрвээ ямар нэгэн төргийн асуудал гарах юм бол эмнэлгээс ойрхон байж гараа гэсэн байхгүй юу? За тэгээд би бол эмнэлгээс ойрхон байсан. Тэгээд нагуун багшийн хичээлийг сонсож эхэлснээсээ эхлээд би болохоор ер нь би тусал бараг юу яадаг юм. Өглөөнөө 8 цагт ажил эхлэхээс туслан хэлгээд хамаг өрттэй өдний хойно 3 цаг дуусдаг. За зарим үедээ бол өглөө ажил эхэлснээр оройн 6 цаг ажил буухад миний дуусаагүй байж байгаа. Ер нь бол бараг 7-8 10 цагаар юу туслан хэлдэг байсан. Тэгээд хормоны 6 урал ууж исэн, эм маш их ууж исэн. Тэгээд юу тариа хийж исэн.
Тэгээд би нагуун багшийн гिचэлд орсон өдрөөс эхлээд дахиж эмнэлэгд очиж гэртэгтэй нөгөө төр олон туслыг би өөрөө жогсоодсон. Энийг бол би одоо дураараа жогсоодсон л да тухайн үед. Нагуун багшийн гिचэлд болохоор би одоо бол өөрөө бас амар сэтгэл зориг гаргасан. За яах вэ? Би одоо ийм хэцүү байдалтай болцсон. Би өөрөө мэдж байгаа шүү дээ. Одоо би амьд явахд хэцүү гэдэг өөрөө бол 20 нас хүрсэн залууч мэдэн шүү дээ. Би бол өөрөө мэдж байгаа. Би бол одоо бүр амьдрах жоохон хэцүү болсон байх уу гэдэг. За тэгээд нагуун бэлэг багш тэд надад амар ярьсан болохоор би бас өөрөөсөө хүлээж авч байгаа байхгүй нагуун бэлэг багш. Тэгэхээр хамгийн гол тэр нэг бөөлдсөн бол надад амар их сэтгэлийн тамир өгсөн. Учир нь тэр нь маш чив болсон. За тэгээд би энэ дотор бас нэг юм ярив. Хичээлд орж байгаа хүмүүсүүд биед нь гарч байгаа тохируулалт. За энийг маш няндаганаарай. Энэ бол таны бие эрүүлжийн шин тэмдэг гэсэн үг. Таны биед хичээлд ороод тохируулах гарч байна гэдэг чинь таны өвчин эдгэж эхэлж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энийг даяар бас сайхан санаа унаа болгож дараа бас энийг сайн анхаараарэ. За тэгээд би бол тэр үед нагуун багшд бол амар сэтгэл зориг хүрээд гэрийн хүндээ ээжтэй хэлсэн. Ээжээ хүүн одоо энэ нагуун бэлэг гэсэн энэ эмчтэр эмтлүүлье. За тэгээд ер нь бол манай аав минь бурхан болсон байсан. Манай амьдрал бас ер нь тийм нэг баян чанарлаг биш мөнгө багтай байсан. Тэгээд ер нь хагалгаанд орсон ч гэсэн амар их мөнгө орно. Бараг тэр үеэр ч гэсэн бараг ер нь одоо хагалгаад хийх боломжгүй ч гэсэн хагалгаанд орох юм бол бараг хэдэн зуун мянган яон орно шүү дээ. Ядаж 300 400 мянган яон орно шүү дээ. Тэгээд би бол тэрийг сайн мэдж байгаа болохоор би ээжтэй шууд хэлсэн байхгүй. За ээжээ би одоо нагуун бэлэг гэсэн багш надад амар сайхан тохируулалт гарлаа. Би ер нь энэ эмчид эмтлүүлэхээ шийдлээ. За яах вэ? Хүүн хориг өгчихвэл танд гонтохгүй гэж ээжтэй ярьсан. Тэгэхээр ээжээ би одоо ер нь энэ эмчилгээ л эцсийн эмчилгээ болгоё. Амьдрсаар би энд амьдрий. Өгсөн ч гэсэн би танд харамсахгүй гэж хэлсэн байхгүй. Би танд гонтохгүй гэсэн. Тэгээд бол бараг миний одоо манай гэрийн хүмүүсүүд мэдээж одоо энэ хөрхи хүүн алийг ганцхан хөө тийм ээ. Манай ээж чинь ханаа алдсан хүн одоо хүүн ганцхан хүүн хөрхи ингээд өгөх гэж нэг бол хөрхи тэрнээс илүү жавлаа авах одоо тий. Тэгэд хүүгээний харж байгаад явуулчих гэж байхгүй шүү дээ ээж хүн чинь. Ээж хүнээ сэтгэл чинь юу гэдэг чаяах вэ тий. За тэгээд ээжийн минь сэтгэл бас маш хүнд байсан байгаа ах уу. Тэгэд хүүгийн амьтдад ихсэн тэр сэтгэл зорих нь маш хүнд байсан байх уу. Тэгэж бодсон тэр хүүгэн гэж бодсон тэр сэтгэл нь маш сайн байснаас миний ээж намайг орж гिचэл сонсчихсан байхгүй. Тэгэд миний ээж энэ тэр сайхан сэтгэл маш сайн хүнд хүрсэн болохоор тэр эмчилгээний үр ашигнаас надад маш сайн гарсан байхаа гэж бодож байгаа юм. За тэгээд би чинь эмэн жогсоодсон зүгэн жоо эмэн бол уужсэн. Эмэн чинь би 99 оны 4 сар хүртэл уусан. Нэг сар нагуун багшд эмтлүүлээ 4 сар хүртэл уусан. Дараа би 4 сар уусан гэсэн үг. Тэгээд нөгөө туслан мослыг хийлгэжсэн болоо жүү тариагаан бүгдийг жогсоодсон. Тэгээд би чинь одоо нагуун багшд 12-ны өдөр нагуун багштай уулж нүүрдэж уулзсан. 99 оны 1 сарын 12-ны өдөр нагуун багштай нүүрдэж уулзсан хамаг анх. За тэгэхэд одоо нөгөө та нар дээр фэйсбүүк дээр харсан битлэг байгаа шүү дээ. За тэр битлэг чинь бол би одоо хамаг нагуун багштай уулж байгаа битлэг. За тэгээд нагуун багштай уулзаад бол яах вэ? Нагуун багштай одоо эмчилгээ тий сая ээж байхгүй тий. Энэ аюу сан. Одоо тийм бичлэг үзүүлээд сайн акцент авч байгаа. Чихэн дээр очиж. За энэ болохоор наач юу харагдахгүй юм шүү тий. За энэ болохоор миний хамаг анх энэ доорн байгаа 99 оны 1 сарын 12 ингээд хамаг анх би одоо нагуун багштай зуулчих одоо миний юм байна. Та нар одоо миний тэр хөлийг харж байгаарай. Тэр хөлийг сайн харж байгаарай. Тэр хөл одоо яг миний биш болцсон байгаа шүү дээ. Тэгээд тэр нүдийг харсан уу? За энэ чинь бол 4 сард. Энэ 4 сард би одоо нэлээд гайг болцсон байсан. Тэгтээ бол алхахыг харж байгаа. Энэ үед ч гэсэн би ийм сайн харахгүй байсан шүү. Ер нь харахаа танд гэтэл тийм нэг тодорхой биш байсан шүү. За 6 сар. Энэ үед бол би одоо нэгэнтээ бараг үндсэндээ гадуур хүн намайг хараад өвчтэй гэж мэдхээ болсон шүү. Бараг үндсэндээ өвч харахгүй байсан. Энд чинь 99 оны 6 сар гэсэн 6 сарын 27. За энэ үед бол миний бие маш сайн болсон байсан. Ерөө гадуур намайг хүн хараад ерөө өвчтэй юм гэж мэдэхгүй байсан. Нүдийг харсаа жоохон байдна. За энэ бол одоо сүүлд энэ бол өрөмс өрөвлөсөн байсан. За энэ бол одоо яг сүүлийн. За энэ гээд одоо энэ. За тэгээд
Тэр бол одоо миний хамаг анх нагуун багштай уулзаад 12-нд би нагуун багштай уулзаад нүрдээ эмтлэг хийгээд нагуун багш бол тухайн үед хэлсэн. Миний нөгөө CT шинжилгээний бичгийг харж чад тархин дотор нь одоо амар олон сөрөө өвчнөд болсон байна. Тэгээд эндээсээ болоод биенээ мэдрэл нүднээ хараа бүх мэдрэлийг нөлөөлсөн учраас энэ хүн бол одоо хараагаа алдаад мэдрэл бүх юм тамбарсан гэсэн. Тэгээд нагуун багшаа тухайн үед хэлсэн. Хэрвээ би энэ тархин доторх энэ бүх байгаа сөрөөнүүдийг хэрвээ уусгаж нэг л байхгүй болгож чадах юм бол би энэ тавшилтыг идгэлээ гэсэн үг гэж ярьж ирсэн. Тэр үг нь бол одоо тухайн сүүлд манай хамт орсон хүмүүсүүд ярьжсэн байхгүй юу. За тэгээд нэгдүгээр удаа би бөөлдсөн гэж сая ярьсан. За нагуун багштай уулзсанхан 3 дугаар өдөр. 3 дугаар өдөр бол миний энэ одоо ясны сөрөөгийн мэддэг хүмүүсүүд бол сайн мэдж байгаа байхгүй. Энэ ясны сөрөө болсон хүмүүсүүд бол бүх биенд нэгээд идэлж эхэлдэг. Биеийн идэлнэ. Тэгээд миний энэ баруун талын түнх болоод нурууны хэсэг тэгээд нударганы хэрэг ингэж яг нударганы хэрэг ингэж идэвтэй байсан. Тэгээд ингэж дарахад бол бүр жөвжөлөн амар жөөлөн тэгэд байжсан. Тэгээд охин эмтлэгээр банкын эмнэлэг одоо ёроо эмнэлгээр бол авал хагалгаанд орж авна. Тийм байдгийг. Тэгсэн 3 дугаар өдөр нь тэр идэ түнхэн дээр байсан болоо нуруунд дээр байсан идэ хоёулаа алга болцсон. Тэгэд ер нь бол одоо ингэж харахад орн байгаа шүү. Орн бол ерөөсөө харагдана. Одоо ч гэсэн харагдана. Бодгош хонхоод орцсон байгаа. Махан байх байгаа. Тэгэд энэ бол миний биеийн дээр гарсан 2 дугаар гайхамшиг. За тэр үед бол би өст амар их баярсан. Маш их баярсан. Манай гэрийн хүмүүсд амар их баярсан. За одоо ингээд миний хүүхдээ тэх юм байна. Миний хөө одоо сайн болох юм байна гэдэг. Тэр үед бол одоо бараг бидний сэтгэл хөдлөлтөд жинхэнэ нагуун бэлэг гэсэн хүнийг шүтэж эхэлсэн байхгүй юу? Энэ хүн одоо энэ миний хүүгээ аврах юм байна. За би ч гэсэн өөр одоо энэ хүнд итгэх юм байна гэдэг. Хэвээ маш их баярлсан. Тэгэд ер нь бол хорвоо гэдэг юм хүнд зовлонгийн хүүхдээ бас жаргалыг өгдөг юм байна. За чамаа байлуулж чадах чамайг инээлгэж чаг байдаг юм байна. За тэгээд энийг бас даяар болоо итгээрэй. Хорвоо бол хүн бүхэнд эргэдэгч байдаг гэдгийг бас итгээрэй. За тэгээд 3 дугаар өдөр нь болохоор миний тэр идэд байхгүй болсон. Тэгээд 7 8 6 7 дугаар өдөр нь байх уу. Би чи ерөөсөө орноосоо босч чадахгүй. Толгоогоо ингээд жоох өргөхөөр хэрмэнд очоод тэгээд мөргөөд байдаг байхгүй юу. Ишин тишиг савлна ер нь хөдлөж чадахгүй. Тэгээд намайг тэр муу байгаа үед хүн ард ингээд дүшиж суухад амар сайн намайг тэрч суухгүй би шууд цаваад онцох нь харж байгаа. Тийм байсан. Одоо ер нь бол манай энэ хөдөө гацд нөгөө эргүү хоногч байдаг шүү дээ. Яг тийм байсан байхгүй юу? Эргүү хон чинь тойроод эргэлдээ савж оноод байдаг шүү дээ. Би яг тийм болцсон байхгүй. Энэ тархины өвчин чинь яг тийм байдаг байх шүү. Тэгэд би яг тийм байсан. Тэгсэн тэр өдөр би амар суумаар санагдаад байсан байхгүй юу? Тэгээд би ээждээ хэлэхгүй юу? Ээжээ би босоо суу гэсэн чинь ээж нөгөө нойлын өрөөнд юм угаачсан байхгүй. Тэгсэн за тэгээ хөөмнө гэл. Тэгээд ээж ирээгүй би баг босчихсон байхгүй өөрөө. Тэгэд өмнө нь бол надад тийм боломжтой байхгүй. Би толгоогоо өргөхөд л ишин тишгээ хэрмэнд очиж саад байдаг байхгүй юу. Тийм хүн чинь өөрөө шууд ингээд өргөд би баг ээж ирээд ээжийн гар хурж ийн үгүй би бас суудсан байхгүй юу. Энтэх орон дээр. За энэ бол дараа миний 2 дугаар гайхамшиг. Энэ бол бас маш том гайхамшиг шүү. Ер нь бол яг миний өвчнөө байдалд бол ийм боломжтой байхгүй. Тэгээд би 2 дугаар удаа одоо ингээд босод суулаа. За босод суунгуудаа ингээд босод суугаад харж исэн. Нөгөө эмнэлгийн ороос чи нөгөө голд нэг эмнэлгийн орын хажууд нөгөө ширээ байдаг шүү дээ. Нэг жоох юм тавьчихдаг. Тэр чинь болохоор ингээд нөгөө орынхоо эсрэг талаар хараад сууж байгаа хүн чинь бараг майтай илүү байх та жаатай шүү дээ. Тэгэхээр би босод суучгаад тэн дээр нөгөө нэг бичиг ингээд босгоо тавьчихсан байсан. Тэн дээр ингээд үсхийг нь юу нэ эрүүл нагуун багшийн нэг ном байсан да. Эрүүл анхны хань гэсэн баг. Тэр номын тэр том дөрвөн үсгийг нь олж харж байгаа байхгүй. За энэ бол миний одоо 3 дугаар том гайхамшиг. Нүд хараа орж эхэлсэн. За энэ бол нагуун багшийн нүрдээ эмтлээд 7 хоногийн дараа нь гарсан гайхамшиг гэсэн үг. Нүд хараа орж эхэлсэн. За тэгэхэд энэнийхэн дараа бол юу яасан? Хоолнд орсон. Ястай амар хоолнд орж эхэлсэн. Ер нь ингээд хоолоо идэх дуусаад 2 чихийн дараа өлтөд байдаг байхгүй. Тэгээд өөрөө ингээд хоолнд орохоор одоо бараг юу боддгийг, юу сандгийг ер нь бол тэгээд юм бүхний идэлгэж өсөд байдаг шүү дээ. Шат хавцсан мөртрөө. Тэгээд хоолнд орж эхэлсэн. Тэгээд 10 хэдэн өдрийнхэн дараа 13 4 хонсон байх. 13 4 хоноор би чинь доошоогоо буугаад юм ингээд байсаар нэг гараараа юм түвшсээр босоод гажир жогсож чадсан. За энэ бол дараа миний бас 5 дугаар гайхамшиг. Босож жогссон. Гэртээд орноосоо толгоогоо өлгөж болохгүй тийм хүн 15 өдрийн дараа гажир босоод юм түвшээ тал гараараа юм түвшээ жогсож байна гэдэг чинь бол
бас маш амар том гайхамшигчтэй тий. За тэгээд миний бие маань ийм дараалаад эдгэж эхэлсэн. За тэгээд би 10-д ороход бараг чагаасар болох гэсэн л доо. Тэгээд чагаасар болох гэсэн би бэнтлэгээс гараад нутаг явсан. Нутаг явахдаа би чинь зүгээр хүнээ нэг гарыг бариад нэг хүнээр төшөөлөд явхад бол алхаад явчих болсон. Хөлөөнж үз чаддаг болсон. Гараад явхад би хотоос гараад нутаг явж байхад бол үндсэндээ өөрөө юу яах чаддаг болсон л доо. Өөрөө одоо ингэж алхаад яваад бараг хүндэш хоёр тал хүндэшчгүй алхаад явчихдаг байсан. Тэгээд нутаг очоод чагаасар өнгөрчөхөд чагаасрын хугацаанд би ч одоо яг хүүхэд шиг эхэлсэн. Алхаанд орохдоо араас одоо би чинь чагаасар гэдэг чинь бараг 20 өдрийн дараа юм. Нагуун багш тэмдэглүүлээд 20 өдрийн дараа гэсэн үг. Одоо 1 сарын 20 хэдэн гэсэн үг. 1 сарын 20 хэдэн гэхэд би бараг жоохон нэг хоёр алхаж эхэлсэн шүү. Яг хүүхэд шиг алхаж сурсан бэ. Ер нь хүн чинь удаан гэвтгэр юм уу эсвэл тамбараад яхад идэж байгаа юм чи хүүхэд шиг болчих юм лээ. Тэгээд араас намайг хүн барьцдаг, өмнөөс намайг хүн ингээд тосч идэг. Нэг хоёр алхаад унчихдаг юм урагшаага. Тэгэхээр өмнөөс хүн тосч авна. Тэгээд өдөр алхаа минь нэмэгдсэн. Тэгээд 2 сар илүү 3 сар гэхэд би бараг гадуур ганчаараа жоохон хөлдөгтөн талгуулж жоохон өвгөө байсан л да. Тэгтээ 3 сар өрхөд би бол гадаагараад алхаж идэх болсон байсан. Үндсэндээ гадуур алхаж ирсэн. Тэгээд хоолнд орохдоо ч адилхан. Хавлагаан барьж чадахгүй, хойсоноос хавлагаан барьж чаддаггүй юм би. Тэгээд яг хүүхэд шиг одоо ингэж гавччихад ингэж идэхдээ амаа олохгүй ингээд хамар мамрууд ингэдэг байсан. Тэгээд ер нь бол одоо энэ тамбарсан хүмүүсд бараг бүр тэгдэг юм уу? Одоо ер нь бол намайг бол одоо 2 дугаар амь нас гэж хэлэхэд бол ямар ч боломжтой гэсэн. Учир нь би алхаагаа хүүхэд шиг нэг хоёроос алхаж эхэлж сурсан. Амаа олохгүй хамар нүүр ачир дээгүүрээ одоо хавлагаараа хоолоо ингээд тараагаад явж байлаа. Тэгэж одоо хоолнд эхэлж орсон. За тэгээд энэ маягаар бол миний бие өдрөөс өдөр сайн болсон. Нэг хоёр алхдаг байснасаа 10-20 алхдаг болсон. Цаашаага гадуур гараад ганчаар явж чаддаг болсон. Хоолооныг хавлага барьж чадахгүй болсноосаа хавлагаан барьж чаддаг болсон. Сахван барьж чаддаг болсон. Тэгэд миний биед бол одоо хоол ундаагаа сайн иддэг болсон. Эрен чигийн хоолыг би маш сайн иддэг. Би сүүлд нь бол 3 сар ихэд дэшааш гэртчигээ зүгээр байж байгаа хүмүүсээс нэлээд хоол сайн иддэг хүмүүстэй бараг адилхан иддэг. Тэгээд жиммэн нэмэгдэж эхэлсэн. За тэгээд бол миний бие маш сайн эрүүлж эхэлсэн. Тэгээд одоо саяын нөгөө битлэг байгаа ч та 4 сар нагуун багштар оцсон гэж. За тэр чинь би хамаг анх одоо нагуун багштай одоо гайгүй олцоход оцсон. Тэгээд энэ хугацаанд намайг одоо ингэж гэрдээ одоо ингэ чагаасар өнгөрөөд гэртэж байгаа хугацаанд манай охин дүү хотод очиод 2 сар одоо намайг 4 сар болтор манай дүү хотод номоо орлоод хичээл байжсэн. Тэгээд тэр маань дүү маань хичээлдээ намайг орлоод хичээл сонсоод байжсэн. Би болохоор нүд мүд үжиж эхлэхээр юм бол нагуун багшин номыг өдөржингөө үждэг. За нагуун багшин номыг бол би бараг өдөржингөө салахгүй. Одоо үжин тэгээд нэг 100 өсгөн шүлэг гэж одоо яран сайн мэдж байгаа. 100 өсгөн шүлгийг бол одоо байнгийн дуулж идэг. Ер нь 100 өсгөн шүлгийг бол гэртээ дуулаад гэртэж идэг. За тэгэхээр нагуун багшин номыг өдөрт бараг хэд удаа үжин. Тэгээд унтахтаа би бас тэрэнд ороо хийгээд унтдаг. Тэгээд нагуун багшин дуугийг сайн сонсдог. Тэгээд дүү маань одоо хотод хичээл миний орн 3 сар хичээл сонслоо. 1 сард яваад бид 4 сард очиж май дуур 3 сар хотод намайг орлоод хичээл сонсож ирсэн. За тэгэхээр нагуун багшийн хичээл бол бас зарим үед одоо өөрийн төрөл хүмүүсд нь орлоо сонсоход бас маш сайхан гайхамшиг гардаг шүү та. Энэ бол нэг биш. Манай гэр бүл бас ийм учраас бас гарсан байгаа. Дараа бас та нартайгаа хуваалцъя. Тэгээд нагуун багшийн хичээлийн гайхамшиг гэдэг нь бол эндэн байдаг. За тэгэхээр 4 сард бол одоо хамаг анх нагуун багштай очиж уулзсан. Нагуун багштай очиж уулзаад хамаг анх би нагуун багшаа харахад нагуун багшаа харцгаа за нагуун бэлэг гэсэн ийм хүн байсан юм уу гэж 4 сар хүнээр эмтлүүлээд ийм сайн болсон мот нагуун бэлэг гэсэн ямар хүн байна гэдэг би одоо анхаарч байгаа байхгүй юу. Өмнө нь болохоор би очиж нүрдээ эмтлээ суужсэн боловч өөрөө хараа байхгүй учраас тэр хүнээ чарайг харж чадаагүй, тэр хүнийг тарихандаа чэдэлж чадаагүй. Гэхдээ нэг удаа жүүдэлсэн. Одоо эмнэлэгд байгаа 7 хоног дөрөн байх ба. Нэг удаа нагуун багш жүүдэлсэн. Нагуун багш одоо ийм яг сүүлд нь харсан яг нагуун багш байлаа. Чаан гоцтой яг тийм чарайтай хоёроо миний толгойг барьчихсан. Тэгээд яг ард тарихны хэсгээр нь барихаар нь гачаа өвдөжсэн. Тэнгүүд бас ханий өвчтөй ямар удаа адилж их ингэж хэлчихээр хараад явсан гэж жүүдэлсэн. Тэгээд тэрэнд бас нэг тохируулах үйлдэл байж байгаа. Тэрэнд бол яг одоо тарихыг бариханаар өвдөж ийн гэсэн. Тэгээд тэрэнд бас тохируулах үйлдэл байжээ. За тэгээд одоо энэ 1 сараас 4 сар болтор бол миний бие нэлээд сайн болцсон. Хоол ундаа сайжирсан, алхаж гიშгэх сайжирсан, хараа сайжирсан.
Тэгээд энийг гэсэн хугацаанд бол одоо би сая бас ярьсан хичээлийг бол би яаж сонссон юм бэ гэхээр дараа би сая 100 цагийн шүлгэн би өөрөө сонсдог, өөрөө байнгээ сонсдог, үздэг. Тэгээд бичгийг нь үздэг. Тэгээд одоо манай дүү болохоор хичээлд орж исэн гэж ярьсан. Тэгээд хаад нэг нь болохоор над одоо тохируулах хөлдөл. Одоо нагуун багшийн хичээл гэж ярихад бол тохируулах хөлдөл гэж маш ярьдаг хүмүүс. Цаан тохируулах хөлд ямар утга учиртай юм бэ гэвэл бас их сонирм. Одоо жишээлж ярихад ингээд нэг том хашаан тэгээд хүмүүсд хичээлд орж байгаа шүү дээ. Тэгэхэд нэг хүчнээ үнээр юм уу, чайнаа үнээр юм уу, сонир сонир үнээр гарна. Тэгэхдээ тэр хүндэл үнэртэн. Өөр хүнд үнэртэхгүй байхгүй юу, хажуу хүнд. Тэгээ тэр хүндэл үнэртэн. За тэгээд бол надад бол тэр үед олон тохируулах хөлд гарсан. Одоо хүднээ үнээр юм уу, чайнаа үнээр юм уу, Монгол эмийн үнээр юм уу. За заримдаа бас жоохон амар моохоо бас мастай үнэрч юм уу. Тийм илэрл бол байнга гардаг. Тэгэд би бол тохоо үед бол одоо нагуун багшийн хичээл нэгэнтээ миний сэтгэл бол 100% хүрчихсэн болохоор нагуун багшийн тохируулах хөлдөд гасаа би өстө амар баярлдаг. Амар жорон ордог. Тэгэд амар сэтгэл улам илүү нагуун багшд гэж шулуун болдог. Ерөөсөө л өөр ямар эмтлэг ерөөс тийм надад бол тийм бодогдох юм нэг ч байхгүй. Тэгэл л тохируулах хөлдийг гартаг. Тэгээд хад нэг нь бол болохоор би бол одоо амар их удаа бөөлсөн. Бараг 20 өдөр бөөлсөн. Тэгэл нул шараар бөөлтнө. Шар өнгөөр. Дахиад нэг нь их туулгасан. Жижиг их алдсан. Одоо тэр бол бараг нэг нагуун багштай уулзсад болоод мөн 20 өдөр бол 10 өдөр бол үндсэндэр юм байсан. Тэгэд эхлээд чинь би ч нэг яг эхлээд 10 өдөр чи хоол мууж байгаа юм чи. Тэгэж их бөөлж тэгэж их чичаалтаад туулгаад байна гэдэг чинь бас сонир байгаа байхгүй юу? Энд чинь бол дараа нагуун багш өөрийн эмтэлгэнийх нь нэг онцлог гэсэн үг. Тэр хүний бие одоо хөлс, шээс, бас одоо бөөлж. За энэ илэрлэл гарч ивэл чиний биед байгаа тэр хавтар, тэр муу юм тэр энэ шээс бас энэ тохируулах энэ юмнуудаар тууж гаргаж чинь. Тууж гаргаж чинь гэсэн үг. Тэгэхээр үл хэрвээ та нарын биед одоо хичээл сонсож байгаа хүмүүс ийм илэрлэл гарвал та нарт маш баярлах хэрэгтэй. Энэ бол та нарын өвч удахгүй гэж байна. Эдгэрх шатандаа явж байна гэсэн үг. За тэгэхээр үл энэ тохируулах үйлдэл гэдгийг үл ерөөсөө умдгаж болохгүй. Харин тохируулах үйлдэл гарвал маш баярлах ёстой. Тэгээд жарамтаа бас ийм байдал байдаг. Хүмүүсд одоо ингэ шүү дээ. Тохируулах үйлдэл бас өвчин хөдөлгөн. Тэгэхдээ тохируулах үйлдэлээс өвчин хөдөлж байна уу? Эсвэл яг чиний өвчин чинь хүндрээд өвчин хүндэрч байна уу гэдгийг бас ялгаж салгаж сурах хэрэгтэй. За энийг би өөрийнхөө бас ингэж ойлгодог юм. За жишээлж ярих юм бол нэг толгой өвдөд хүн гэж бодъё. Толгой амар өвдөд хүн. За тэгээд нагуун багшийн хичээлд орохоос өмнө зүгээр байсан. Гэнт нагуун багшийн хичээлд ороход толгой амар өвдөнө. За тэгэхээр энгийн байдалд орохоор ингэ толгой өвдсөн бол яах вэ? Заавал юм уу? Тэ? Заавал юм уу? Тэгэд нагуун багшийн хичээлд тохируулах үйлдэл гасаар заримдаа амар өвдөж ирсэн юм уу? Гэнт юм уухгүй зүгээр болж байгаа. За энэ бол найдвартай тохируулах үйлдэл. Тохируулах ийм үйлдэл гарч ийм илэрл гарч ивэл та толгой өвддөг өвчнөд хүн байсан бол танай өвчин итгэнэ гэсэн үг. Тэгэхдээ хэрвээ нагуун багшийн хичээл сууж байгаа хүмүүсүүд хэрвээ чиний өвчин чинь хөдөлвөл чи бүү яарч юм хэрэгэл. Миний миний одоо та нарт өгч байгаа. Миний өөрийн биеийг туршлагаас болоод та нарт өгч байгаа зөвлөгөө. Бүү яарч юм уу? Нэг хоёр чиг юм уу? 2 3 чиг тэсэд жоохон анхаарч үз. Энэ жоохон тохируулах үйлдэл байна уу? Эсвэл миний өвчин хөдөлж байна уу? За үнэхээр одоо ингээд яг тохируулах үйлдэл биш. Ингээд өвдөд яг урт хугацаа болж ивэл. За энэ бол чи бас чиний өвчин чи үнэхээр тохируулах үйлдэл биш. Чиний өвчин хөдөлж иж байж магадгүй. Тэгвэл бас жоохон хавч хэрэм эрхлэх хэрэгтэй. За энийг бол одоо нагуун багш өөрийн хичээл дээр байн ярьдаг. Тэгэхээр одоо би өөрөөсөө одоо энийг бас та нарт дамжуулж өгье. За тэгээд бол нагуун багштай бол одоо юу яасан? Сая би чи 4 сард хамгаан авахж уулзсан. 4 сар хамгаан авахж уулзсан та нартай сая юунд дээр харж байгаа байх та. Хөл ямар байна? Ер нь бол жоохон дайвалтсан байна тий. Дайвалтсан байна. Тэгээд хараач гэсэн бол одоо орсон. Хараавал орсон. Тэгэхдээ бараг хараавал нэг 60% тал орсон баг. Ер нь бол 60% тал орсон. Бүрмөсөд ирэх гэсэн үг. За тэгэхээр 4 сард би чинь нагуун багшд очиод 21 өдөр хичээлдээ орчиход дахиад нутаг бочаад өдөөнөө очиж тоончхоод бочиж ирээд 21 хоног би чинь нэгдүгээр жилтэн болохоор баг үндсэндээ 21 хоног юм уу ер нь бол 15 хоногоос тэр хичээл ордгийг очиод тэр үе чинь би яаж 4 сард очихоос эхлээд би чинь өөрөө орч ядсан шүү дээ. Одоо хичээлд ороход хамаагүй шүү дээ. Өөрөө хичээл ороод хичээлээ сонсчих нь тэгээд хичээлээ сонсно. Тэгээд бол ер нь бол одоо энэ хичээлд одоо яаж орох юм аа гэдгийг бас ярьдаг хүмүүсүүд асуудаг шүү дээ. Хичээл яаж ярих ёстой юм аа? Энэ хичээлийг яаж сонсох ёстой юм аа гэдгийг. За энэ талаар юусаж жоох яриадах юм. За энэ хичээлд ороход бол ер нь бол одоо ингэж хүмүүсүүд хамах түрүү ер нь бол юу яадгийг. Нагуун багшид судалдаг. За энэ хүн яаж өвчөө итгэж гинөө гэж. Тэрийг их сонирхно.
Тэгэд тэрийг сонирхож судалж эхлэхээр юу гэсэн үг вэ? За одоо ингээд чиний сэтгэл хоёр хуваагдана гэсэн үг шүү дээ. За энэ сэтгэл нь болохоор за би наман багшд энэ хүн эдгцсэн болохоор би надад эдгчих юм болов уу гэж бодно. Энэ сэтгэл нь болохоор энэ хүн яаж эдгэж гин үү? Энэ ер үний бодол юм уу гэж шүү дээ. Тэ? За ингээх үед бол чиний наман багшийн хичээлийн тэр ирж байгаа эмнэлгээний үр ашиг чиний энд хуваагдаж ирнэ гэсэн үг. Чи 10 хоногд эдгэх байсан бол чи ингэ сэтгэлж хуваагдах юм чи 20 хоног юм уу 30 хоногд эдгэх. Дараа энэ нь шүү дээ. Миний сая яриад байдаг. Яагаад зарим хүн хурдан эдгдэг, зарим хүн удаа эдгдэг ёс очин энд юм байна. За тохойд би давшилт. Би өгсөн жинд үххийг гэж байна. Миний сэтгэл ямар байгаа яа? Яг юм байна. Дагуу магшин хичээлийн тэр яг үрг ааш тэр энерги тэр эмнэлгээний үр ашиг яаж их 100% над ирж байна. Тэгээд би маш үр ашиг гарч ир маш хурдан эдгэж байна. Ийм учраас бол нагуу магшийн хичээлийг бол онлог талаар нэг судалсан хэрэг байхгүй. Ер нь бол хүмүүсүүд бараг судлаад бол нагуу магшийн чухам яаж эдгэж байна вэ гэдгийг бол ер нь бол яг тэр нарийн очрыг 100% ойлгох гэдэг л хэцүү. Та нар бол бид нар бол юу анхаарах ёстой юм? Нагуу магшийн эмчилгээний үр ашигыг анхаарах ёстой. Энэ хүний эмчилгээ ямар үр ашиг гаргаж чадж байна вэ, тэ? За тэр хүний хавдар эдгэж чадхад миний хавдар эдгэх ёстой. Ийм сэтгэлийг барих хэрэгтэй. Давшилтын сөрөө өвчин эдгээд хараа алдсан, хараа орцсон байна. Бүх хүн тамбарсан зүгээр болоод өнөөдөр ийм сайхан явж байна. Нэг жилийн дотор одоо нэг жил жолоог бол да. Ер нь бол үндсэндээ би бол 6 сар 7 сарын дараа бол 8 сар болсон байна. 8 сарын дараа гэхэд бараг үндсэндээ итгэсэн. Тэгээд би эдгэж чадж байгаа юм чинь ийм өвчнөд бас эдгэх юм. Ингэж л бодож сэтгэгчэлд ор. Тэрнээс биш та нар хэрвээ нагуу магшийн хичээлийг судлаад байх юм бол их бодоод байх юм бол чиний сэтгэл хуваагдана. Чиний сэтгэл хуваагдвал чиний эмнэлгээний үр ашиг хуваагдана гэсэн үг. Удаан болно гэсэн үг. За ийм учраас бол та нар одоо миний энэ үгнээс маш сайхан чиглэж аваарэ. Нагуу магшийн та нар эхлээд туршаад үжээд ирж болно. Тэгэхдээ та нар нагуу магшийн тэр эмнэлгээний онлын талаар нэг сэтгэл санаа унаа бүү болоо. Учир нь яагаад гэвэл нагуу магшийн үр ашиг үр дүн бол маш гайхамшигтай. Энийг л маш сайн жидлээд аваад ийм сэтгэлийг бариад өөрөө эдгэж чадвал би өсөр гэж чаднаа гэж хичээлд орох юм бол миний мэдхээр давшилт би одоо ингээд 4 том эмнэлгийн хорооны эмт намайг үхнэ гэж хэлээд би өнөөдөр эдгчээд 24 жил явж чадж байгаа. Энэ гайхамшиг та бүхний биен дээр 100% найдвартай гарч чадна. Та нар одоо давшилт эдгцэн би эдгэж чадахгүй байхаа гэдэг тийм сэтгэлийг бүү барь. Тэр тэгж бодох юм бол таны бие энерги хуваагдана гэсэн үг. Тий. За тэгээд бол би сая чинь би 4 сард хамгаан гадаа нагуу магшин хичээлд орсон гэсэн. Тэгээд би чинь 20 өдрийн хичээлд орчход нутаг явсан. Бочоод гэрдээ жоохон амарч байгаа дахиж ирсэн. 5 сар би дахиад очсон. 5 сард очиод бас 15 өдрийн хичээлд орчход үгүй юм 7 өдрийн хичээлд орчход 5 сарын сүүлд очиод 7 өдрийн хичээлд ороод дараа сая 6 сарын 6 сард 7 өдрийн хичээлд орчход би нутаг боччихад дахиад 6 сард дахиад очсон юм байна. 6 сард очих үед л надад нөгөө саяны битлэг байж байгаа шүү дээ. Чагаа одоо өмдтэй тэгээд гүйж байгаа. За тэр гүйж байгаа үед би үндсэндээ бараг ямар ч юуг болсон шүү. Ер нь бол намайг гаднаас хүн хараад өвчнөд гэж харахan болцсон. Хул гар одоо ингээд ер нь бол мэдрэгдэл байхгүй. Зүгээр ажил мажил хийгээд хамаач ямар шамаа болцсон байсан тэр үед бол. Тэгээд ганч нэг анхаарвал миний нүд ингээд жоохон одоо ч гэсэн та нар харж байгаа байх та. Над одоо ганцхан нэг үлдсэн юм энэ л байна. Би энэ талаар тамбарсан. Миний нүдний энэ нэг жоохон доошоохон буутсан байгаа юм. Энд нэг материалын нэг юу итгэсэнгүй юм. Энэ нэг жоохон даруу байгаа шүү дээ. За энэ бол одоо нагуун багшид миний одоо эмтлүүдээр ганцхан үлдсэн. Жоо үлдсэн арах гэсэн үг. Энэ бол одоо хоёр нүд жоохон гондом болцсон байгаа шүү дээ. Энэ жоохон даруу байгаа шүү дээ. За энэ бол миний одоо нагуун багшид эмтлүүдээр одоо ганцхан үлдсэн нэг жоохон одоо үлдэгдлэгч хэлэх үү те. Тэгээд 6 сард бол одоо миний нүдтэй энэ нүд чинь ингээд татгшаага ингээд ийшээ орцсон байсан тар нүд чинь ингээд энэ хоёр хар нүд чинь мадыг алдахад ингээд цаашаа хар нүдний ийшээ орцсон шүү дээ. Тэгээд энэ талын нүд бол хэвийн байдалтай 6 сард бол зүгээр болцсон. Ямар ч асуудалгүй. Харин энэ нүд болохоор жоохон ийшээхэн байсан. Тэгээд хүмүүс сайн харахаараа жоохон мэдэгддэг. Тэгээд би ч гэсэн ими харахаар хоёр харагддаг байхгүй тэр үед. Тийм л илрэлтэй байсан. Тэгээд энэ гэс хугацаанд бол нагуун багш хичээлд орно. За гэрдээ харих үед би одоо ямар эмчилгээ авч ирсэн гэж одоо надаас зөндөө асуудаг. Одоо энэ хугацаанд чи ямар эмчилгээ хийгээд байсан гэдгийг. Тэгээд би одоо очих үед нагуун багштай уулзна. Тэгээд хөдөө мөдөө байгаа үед ч юм уу өөр газар байгаа үед нагуун багштай одоо өөрийнхөө байдлаас уцсан масаар хариу мөдөд хийдэг байсан. Аяагач. Тэгээд гол нь бол нагуун багшийн нөгөө 100 усгийн шүлэг байгаа шүү дээ. Тэрийг бол би одоо байнга дуулж явдаг.
За энэ бол миний одоо тохиолд хийжсэн банкны ажил гэсэн үг. Нагуун багшийн дууг байнга дуулдаг. За тэгээд нөгөө нагуун багш ном байгаа шүү дээ. Тэр номыг би одоо өдөржингөө үжсэн. Чөлөө гарсаар үжин. Нагуун багшийн тэр номуудыг үжих маш их хурал гарна шүү. Нагуун багшийн номыг үжээд өвчнөд тохируулах үйлдэл гарсан хүмүүсүүдийг би маш олон сонсч байсан. Өөр Монголд. Нагуун багшийн тэр номыг нь үжээд нагуун багшийн дуугийн дуулаад одоо юу өөрийн биед нь хууралт гараад тохируулах үйлдэл гараад өвчнийг нь тохируулаад тэгээд тийм болонгууд нь энэ чи ямар мундаг ингээд нагуун багшийн хичээлд очоод тэгээд өөрийн биеийг эрүүл мэнд болгож чадсан тийм хүн маш олон жишээнүүд маш олон байгаа шүү. За энэ бол дараа гайхамшиг шүү. Тэгтээ бол одоо яг хүмүүсүүдэд ингэж ярихад бол хүмүүсүүд одоо би сая ярьсан шүү дээ. Нагуун багшийн онлыг буу судлаа гэж. За энэ гайхамшигыг нь анхаарахаас яагаад ингэж чинь нүгд буу судлаа. Нагуун багшийн юмдаг бол ийм л гайхалтай. Тэгэд энэ гайхамшиг нь одоо энэ нэг маш их гайхамшиг нь та нарын өмнө сууж байгаа шүү дээ. Дөрвөн амтлаг үхнэ гэсэн та нарын өмнө суучаад өнөөдөр сайхан өөрийнхөө очроо яраа сууж юм. За энэ чинь бол маш том гайхамшиг байхгүй юу? За тэгээд 6 сар их гэдэг бол би бол үндсэндээ 6 сар их гэдэг бол одоо саяын тэр би харсан тэр ингээд тийм болцсон байсан. 8 сар их гэдэг бол үндсэндээ миний биед бол бараг өвчин гэж бараг үндсэндээ байгаа. Тэгтээ ийм жоохон давхарч харагдах байсан. Нүдэл жоохон үгүй байсан. Өөрөөр бүр зүгээр. Тэгээд чинь өвлийнх нь 11 сар 12 сар болох ч одоо би чинь удахгүй гэрдээ нэг 20 хоноод дагуу машинд очоод 15 20 хоноод хичээлд орж исэн. Тэгээд 4 жил баг үндсэндээ 1 жилийн хагас жилийн хичээлд байсан гэсэн үг. Тэгээд 12 сар өнгөрөөд 12 сар 20 он 99 онд 2000 оны 1 сард юм байна. Хохот нь би хичээлд орох очингуудаа одоо нөгөө хохотын 4 дугаар аймагт очиж бүх хэвнээ шинжилгээ өгсөн юм. Тэр үед бол ерөөсөө миний биед илэрл байхгүй болсон байсан. Тэгээд энэ шинжилгээ өгөөд бол ямар ч сөрөө өвчнөө багтаад биед байхгүй бүрмөсөн эргэлцсэн. Үнэндээ би 99 оны 10 сар их гээд өгөх гээд бол баг үндсэндээ зүгээр болсон байсан. Тэр үед өгсөн ч гэсэн баг эрүүл гарах байсан гэж бодож би өөрийн бие. Тэгвэл яг би 20 оны 2000 оны 1 сарын 1 сард би очиж шинжилгээ өгөөд бол эрүүлсэн. Ямар ч өвчин байхгүй эрүүл болсон. Тэгээд тэр өдрөөс хойш өнөөдөр болтор яг бүхэл 24 жил болж байна. Одоо 2 бар жил явж байгаа 24 жил болж байна. Тэгээд одоо 20 жилийн турш тул одоо миний биед сөрөө өвчнөө одоо ийм дахиж өвчин тахсан юм уу? Дахиж өвчин өдөлсөн юм уу? Тийм үйлдэл ерөөс байхгүй. Тэгэд энэ удаан 24 жилд би өөр ямар ч өвч олов. Ямар ч өвчлөв. Тэгэд 24 жил би одоо нэг тусал хийлгээг байгаа. За энэ бол бас маш гайхамшиг шүү. Үнэхээр гайхамшиг. Тэгэд ханиад хүрсэн ч гэсэн одоо жоохон эвгүй болонгууд нэг 2 өдөр юм уусаж хөрвөлж байгаа. Ерөөс ч хүндрэхгүй. Тэгээд бол миний биенээ тархтаа бол маш сайн болсон. За тэгэд миний одоо яг өвчнөө байдал ийм байдалтай байж байна. Тэгэд одоо эдгээд 24 жил болж байна. За тэгэд хүмүүсүүд маань асуух юм басаар надад асууж болно. Тэгэд мөн одоо миний нэг сайхан учирлыг хуваалцсан та бүхэнд бас маш их баярлалаа. За тийм үү зарим хүмүүс нь асуусан байна. За асуулт нь тийм ээ. Өвдөж байхдаа Монгол юм ууж исэн үү гэсэн байна. Өвдөж байгаа үед би бол юм уугаагүй. Харин эсрэгээр нь хуучин уужсэн яаруу маань бүр гасчихсан. Тэгээд би тухайд юм уухта гормоны амь 6 хүрэл уужсэн. Тэгээд ер нь бол одоо та нар эмнэлгээр явж байсан хүмүүс бол сайн мэдэх байна. Ер нь тархины өвчтөй хүмүүсд 3 хүрэл гормоны амь уухад бол ингэж хөөж эхэлдэг. Амар хөөж таргална. Тэгээд би 6 хүрэл уучаад тураад байсан байхгүй. Тэгэд яагаад би турж явах юм гэсэн миний энэ юунэ багтаар өвчин амь маш хүнд болохоор гормоны амь өвчнийг дарж чадахгүй. Тэгээд таргалж ийн турж ийн гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд би чинь тэр эмэнийг дохойд гасчихсан байсан. Ер нь бол эм уу. Эмэн бол хэмжээг нь маш багасгасан гэсэн. Таны өвчин тийм ээ гентээр бий болсон уу? Эсвэл удаан хугацаагаар тэгээд өвдөд тийм болсон уу гэсэн. Юу ш та би сая ярьсан ш та. Миний өвчин бол гентээр. Учир нь би чинь тэр үчин сайхан догж 20 гаргаж чаддаг чинь ямар ч үгүй ш та. Ямар ч одоо өвчин байхгүй ш та. Тэгээд би уул нөр жудогоор бэлтгэл хийжсэн. Хичээлжсэн байхгүй юу. Тэгээд ер нь бол эмч тохойд надад талхтай мэл ингэсэн. Одоо бэлтгэл хийгээд тамирчин байгаа үед яснаа жоохон бэлтгэл авсан байна. Тэгээд өөрөө тэрийг нь сайн мэдээгүй. Тэгээд өнөө уушхны сөрөө өвчнөд хүнээс халдвар авсан гэж хэлсэн намайг. Тэгээд энэ сөрөө өвчний халдвар хүний биед орохоор аль эрхтэн нь хэрвээ ингээд юу байвал одоо буурай байвал тэнд нь очиж сөрөө өвчин болдог гэсэн. Тэгээд тухайд би хүнээс халдварлсан.
Маш хор хугацаа гэсэн үг. Тийм удаа хугацаа биш. За тэгээ ер нь хичээлдээ суугаад байхад тийм хичээлдээ сонсоод дуугаас тийм ээ дуулаад ингээд байхад итгэрхүү найд 100% найдвартай гэж ойлгож болох уу? Ер нь бол нагуун багшийн хичээлийг бол би сая бас ярьсан шүү дээ. Нагуун багшийн хичээлд ороход бол одоо энэ нагуун багш намайг хэр эдгэж чадах уу гэж асуух бол буруу. Харин нагуун багшийн хичээлд бол эдэхгүй өвчин гэж байхгүй. Нагуун багшийн хичээл бол ерөнхийдөө чанартай. Жишээлж ярих юм бол нэг хүний биед дээр одоо 10 жилийн өвчин байдаг. Одоо жишээлбэл энэ настай хүмүүсүүд бол их олон жилийн өвчнөд байдаг. Би хамгийн одондоо нэг хүний биед дээр 30 хэдэн төрлийн өвчнөд өгнө сонсчихсон. За тэгээд нагуун багшийн хичээлд бол ерөөсөө энэ өвчин эдгэн тэр өвчин эдэхгүй гэх тийм ойлголт байхгүй. Тэгээд хүмүүсүүд бол надаас зөндөө асуудаг юм. Энэ өвчин эдэхгүй тэр өвчин эдэхгүй гэж. Үнэн хэлэхэд нагуун багшийн хичээлд бол бүх өвчин эдгэн нагуун багшийн хичээл бол ерөнхийдөө чанартай. Тэгээд өвчин хэр хугацаанд яаж эдэхгүй гэдэг нь нагуун багшийн биеэс шалтгааллахгүй. Харин чиний өөгийн биеэс шалтгаална. Чи яаж хичээлд нагуун багштай хичээлийг яаж хүлээж авах вэ? Хичээлдээ яаж орох вэ гэдгээс шалтгаална гэсэн үг. Тэгээ би сая хэлсэн. За хичээлд одоо яаж орох вэ? Сая нөгөө хүний асуусан байж та. Хичээлд орохоор одоо өвчин яаж эдгэх вэ? Ер нь бол бас одоо би ингэж жишээ татаж яриа. Жишээлж ярихад одоо ингээд өвчнөд хүн байгаа шүү дээ. Жишээлбэл би сая хэлсэн шүү дээ. Би бол нэг сэтгэлийг бариад одоо энэ хүн бол намайг найдвартай эдгэх нэг гэж хэлэхэд бол за нагуун багшийн тэр эмнэлгийн үр ашиг 100% ирж би 100% хүлээж авч ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би хордоо эдгэх нь миний бие маш сайн хэлчихнэ гэсэн үг. За зарим хүмүүсд болохоор ингэж сууж байна. За энэ нь болохоор юу бодож яхаа хагалгаанд орё гэдээ бодож байна. Учир нь энэ бие өвчин хөнгөн хагалгаанд орсон ч эдгэрнэ. За энэ нь болохоор бол Европын муух юм уу гэж бодож байна. За энэ нь болохоор бол Монгол муух юм уу гэж бодож байна те. За энэ нь болохоор бол бас нутгийн эмч домч те гэгэн байна. Энэгээр энд очих юм уу гэж бас бодож байна. За энэ нь болохоор нагуун багт үжилээгээ бодоход чиний өд хавагдсан байна. Чиний сэтгхүй 5 хавагдсан байж байна. За тэгэхэд нагуун багшийн ирж байгаа эмнэлгээ яах вэ? 5 хавагдаж ирнэ. Чиний сэтгэл 5 хавагдсан болохоор чиний сэтгэлийн чинь 5.1% чи 100% ирэхэд чи 20% нь хүлээж авч байна гэсэн үг. Тэгэхээр 1 сар эдгэх өвчин чамд яах вэ? 5 сард эдгэх гэсэн үг. Ингэж ойлгоо. Тэгээд миний сая яриад байдаг. Энэ нагуун багшийн гаргаж байгаа энэ энергийн эмнэлгээ бол 100% ирнэ. Эндэж ихтэй адилхан ирнэ. Харин чи хэр хүлээж авах уу гэдэг чамаас шалтгаална гэсэн үг. Тэгэхээр зарим хүмүүсүүд нь болохоор ингэдэг юм. Би зөндөө харж байсан. Одоо чи ингээ нэг 5 байгаа шүү дээ. Зарим хүн 5 нь байхгүй. Орж ирсэн нагуун багш ерөөс бодохгүй. Энэ 5 нь өөр юм ботсон сууж байдаг. Гар утсан барьцсан. Хэжээ гिचэл боохгүй. Энэ гिचэл нь хэжээ дуусахгүй гэж сууж байдаг хүмүүсүүд байдаг. За ийм хүмүүс бол 21 хоног 35 хоног 6 сар сонссон ч гэсэн тэр хүн ямар ч хурд гарахгүй. Ийм боломжч байна. Тэгэхээр энэ бол бас одоо хичээлд орох хамгийн зянгалах шүү. Энийг бол маш сайн бодоод ингэж орох ёстой. Энэ бол маш чухал шүү. Энийг л сайн чи өөрөө энийг сайхан яг энэ сэтгхүйг сайхан тохируул сайхан яаж чадах юм. Тэгэхээр нагуун багшийн хичээл бас ийм асуудал гэдэг юм. 21 өдөр хичээл сонсоод 21 өдөр унтаад 20 өвчээд гэсэн юм байдаг. За тэр хүн яах юм? Тэр хүн энэ 5 юм бодоод юм уу 3 юм бодоод суужсэн нь солдор. Ягаад ингэсээр тэр юу ч бодохгүй унтчих байгаа байхгүй юу? Юу ч бодохгүй унтчих. За нагуун багшийн хичээлд орчход утсаан бараар өөр юм бодоод сууж байгаа хүн бол тэр өөр сэтгхүй шал өөр байна. Харин энэ унтж байгаа хүн болохоор амл тэр юу ч бодохгүй унтчих болохоор тэр нь бас бэлчилнэ. Дахиад одоо энэ юу ч мэдгүй хүүхэд хүн. Хүүхэд мэдгүй хүүхэд хүн. Өвчөөд гэсэн чинь маш олон байна. За энэ үл яах юм? Энэ хүүхэд бол олон юм бодохгүй шүү дээ. Сэтгэл багтахгүй. Тэр жорхтой юу гарч ийнө тэр харж байна. Тэгээд ер нь нагуун багш одоо бид нар үл яг ер нь л ингэ хичээл сонсож байгаа хүмүүсүүдэд бас нэг ийм учир байдаг. Одоо би өөрөө биеэр өнгөрөж ирсэн л да. Одоо ер нь бол бараг нагуун багш хичээл нэрээд орсон хүмүүс бол бараг үндсэндээ ийм хэлэл адилхан гарна. Юу юм гэсээр өөрийн биетэй адилхан өвчин гарсаар сэтгэл амар уярна. Одоо жишээд ярих юм би тэр гоё толгойн өвчнөд хүн толгойн идэгсэн хүн ингээд гарахаар ш та. Тэр хүн ингээд жавж явах үед би өөрөө экстатад байлжсэн. Нулимсаа өөрөөсөө харж чадахгүй байлдаг. Тэр хүн өвчөөд гэхээр би амар баярлаа. Бүр сэтгэлсэн баярлж байна. За ингэх үед бол тэр ингээд нагуун багшийн хичээлийг сонсоход энэ юу гэсэн үг юм гэсэн өөрийгөө мартаг өвчнөө мартна. Хэрвээ энийг хийж чадах юм бол нагуун багшийн хичээл бол маш сайн ашиг төрж чадна гэж боддог юм. За миний сая хэлж байгаа өөрийгөө мартаг өвчнөө мартна гэсэн юу гэсэн үг юм гэсэр чи бүх сэтгэлээрээ тэнд ярьж байгаа хүний имийг сонсон. Одоо нөгөө бид нар чинь заримдаа нэг олон англи кинод орчихсоор нэг олон англи кино дотор нь орчихсан явж идэг шүү дээ. Бараг нэг юу болчихсон явж идэг шүү дээ.
За яг тийм болно гэсэн үг. Яг тэгж чадах юм бол нагуун багшийн хичээл маш сайн уушааш гаргаж байна. Тэгээд тэн дээр гарч байгаа хүн байлах юм бол зовох юм бол чист өөрөө ирэхгүй носч унаад тэрийг дагаа зовно. Тэр хүн баярлахад барах чиний өвчөө өгдөгдсөн юм шиг баярлна. Тэгж чадах юм бол чиний өвчин нагуун багшийн 100% найдвартай гэдэг. Энийг би өөрийн одоо 20 жилийн туршлагаараа маш батлагтай хэлж байна. За тэгэхээр нэг эдгээр юмнууд бол маш чухал шүү. Нагуун багшийн хичээлд ороход бол эдгээр хэдий имийг маш сайн гэж барьж чадах юм бол нагуун багшийн хичээлээс бол маш гайхамшиг үр ашиг болж байна гэсэн үг. За дараагийн асуулт нь тийм ээ. Орой унтаж амралтаа ямар тийм ээ дуу хөгжим тавьдаг вэ? Тэр тухайгаа хэлж өгөөч гэсэн мөн тийм ээ ямар дасгал хөдөлгөөн тийм ээ хийдэг вэ? Тэрнээс хэлж өгөөч сурмаар байна гэсэн. Тийм тэгээд одоо дасгал гэж ярихад бол нагуун багшийн өөрийнх нь тамир байгаа шүү дээ. Танаа одоо юу групп төр чимээр яддаг байхаа. Тэрийг хийж сурч болно. Тэрийг нагуун багшийг дагуулад өөрөө хийж байгаа шүү дээ. Тэрийг хийгээрэй. За тэгээд ер нь бол одоо өдрийн хичээлд орчсон хүмүүсд бол орой яах вэ гэж байгаа тийм. Орой бол хэрвээ боломжтой та хичээлдээ илүү сайхан бай, илүү жоох хөвтлөл гэж нагуун багшийн нөгөө дуунууд байгаа шүү дээ. Тэрийг хажуудаа тавьчихад чи сонсохгүй унтсан байсан ч хамаагүй. Чи тэрийг тавиад байж байгаарай. За эсвэл орой унтахаас өмнө нагуун багшийн нөгөө бичиг байгаа шүү дээ, ном байгаа шүү дээ. За тэрийг сайхан уншаад тэгээд унтчих болно. Нагуун багшийн хичээл дээр шүү дээ. Номыг нь тэрэлж унтаад биеинд нь тохируулах үйл гарсан юм байдаг шүү. Нагуун багшийн 100 үсгийн шүлгийг нь нагуун багшийн хичээл нэгж ороогүй. Хүнээс сонсоод номыг нь үжид 100 үсгийн шүлгийг нь дуулж ягаад биеинд нь тохируулах үйлдэл гараад тэгээд өөр нэг ямар гайхамшигтай ямар мундаг юм ээ гэж очиод хичээлд нь ороод мундаг өөрийнх нь биеийнх нь зөндөө өвчөөд гэсэн хүмүүс зөндөө байгаа шүү Монголд. Нэг биш олоодаа байгаа. За жишээлж ярих юм бол за ингэсэн одоо жишээж ярих юм бол одоо ингэж одоо манай ангид хорт хадар амар явж байгаа. За 97 онд юуны хотын тамхины үйлдвэрийн нэг эмэгтэй энэ ч одоо хин гэсэн бэлээ хаан амхтай эмэгтэй байх ба хамфул ингэсэнгүүл юм бэлээ. Тэр хүн болохоор яах юм гэсээр ингэсэн хөхнөө хорт хадар болцсон. Тэгээд хөхнөө хорт хадар гээд дөрөвтгöd очиж шимдлэгээ орсон хөхнөө хорт хадар гэсэн. Тэгээд одоо ямар ч боломж байхгүй эмнэлэгт суучт эмнэлэгт орно шүү дээ. Тэгээд эмнэлэгт орно гэсэн ор байхгүй. За хоёр өдөр хүлээж ийгсэн. Тэгээд хоёр өдөр хүлээн гэхээр одоо яах вэ гэдэг наад хорт хадар авсан хүн сэтгэлээр онно шүү дээ. Ер нь бол одоо нагуун багш байн гэрдэг шүү дээ. Хорт хадар авсан хүн чинь бол одоо 30%, 130% нь айж өгнө гэж байгаа шүү дээ. Хорт хадар чи айсар маш хурдан амь насыг сүртүүлд амь насыг аваад явчихдаг шүү дээ. За 130% бол айгаад явчихдаг. 130% нь болохоор бол 133% хүн бол 3.1% хүн гэсэн үг. За нөгөө нэг 3.1% хүмүүсүүд нь яадаг гэсэр нөгөө хими юм амар их хэрэгснээс болоод хүний бие одоо сайн эсүүдийг нөхөж алж хүн бол одоо дархалгаа маш муучирч өвчнөө өсөрхөдөж чадахгүй өвчин маш доройцноос болоод одоо дархалгаа маш доройтож эсийн доройтол очсноос болоод өгдөг гэдэг тийм. Тэгээд нөгөө 3.1% хүн бол яг өвчилж өгнө гэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө саяын тэр ярьж байгаа ихч чинь болохоор ингээд хаанфул ингэсэн тэр ихч болохоор юу ятсан байхгүй юу? Тэр хүн одоо бараг 70 хүрч байгаа хөө. Тэр ихч чинь бараг 50 хүрсэн гэсэн 70 хүрсэн явж байгаа л да. Одоо ч байгаа. Тэгээд тэр хүн болохоор юу гэсэн шүү? Тэр хүн болохоор одоо ор байхгүй юм яах вэ? Зовоод байж исэн чинь нэг төрөл нэлсэн. Юу яасан тэр өөрийнх нь дүүн хэлсэн гэсэн. За нэг хохтон дээр ингээд нагуун бэлэг гэдэг. Тэр чинь нагуун багт тэрээс хохтон сая эхэлчихсэн байхгүй 97-нд. Тэгсэн чинь хэлсэн гэсэн. За энд нэг юм мундаг хэмжээ надад очиж гэж гинэ. Одоо яах вэ? Одоо өвчөө олцсон чинь одоо нэг өвчөө болоод хорт тавдар олсон хүмүүсүүд чинь нөгөө толгоогоо ялаа шиг шин шиг очих мөргөн шүү дээ. Сайн байна уу очиж үлж шүү дээ. Тэгээд яг очиод 2 өдрийн хичээлд орсон юм. 2 өдрийн хичээлд ороод одоо нэг болоогүй. За 2 өдрийн хичээлд орчход чинь хагас цад дахиад эмнэлэг дээр атсан гинэ. Эмнэлэг дээр одоо эмнэлэгт орохоор суухаар тэгсэн чинь бас ор байхгүй гэсэн. За ор байхгүй одоо юу юм бэ? Хичээлдээ орё. Очиад 2 өдрийн хичээлд орсон. Тэгээд 2 өдрийн хичээлд орчход нэгтгэд хагас цад бүтэн санд орж чадаагаа 4 дахь 5 дахь гээд 2 өдрийн хичээлд ороод дараа нь юу н хагас цанд очиод ороолоогүй хагас цад бүтэн санд таснах 2 өдрийн хичээлд ороод нэг 4 өдрийн хичээлд орсон. Тэгээд нэгтгэд буцаад эмнэлэгт очсон чинь орохоор ярьчих. За тэгээд эмнэлэгтээ суудаг нөгөө ихч маань. Тэгээд эмнэлэгт суух чинь нөгөө бүхний шинжилгээ хийн шүү дээ. Тэгээд шинжилгээ хийгээд одоо зарим хүн чинь болохоор одоо өхнөө хавдартай юм ийм шинжилгээ хийсэн. Тэгээд шинжилгээ хийсэн чинь нөгөө юуных нь
хор тавдрынх нөгөө эс нь болохоор 150% багассан гэж байна. Төрөө амтлагээс. Тэгээд наа чи урах гой ямар сони. Тэгэд өөрөө бодсон юм. Одоо яасан чи эмнэлэг болохоор хэлж байгаа. Одоо манай амтлагын шинжилгээний юу буруу гарсан байна гэж хэлнэ шүү дээ. Өөр юу тайлбарчиг боломж байхгүй байгаа юм чинь. За 4 өдөрт ийм яа тайлбар ямар ч юм хэрэглээгүй. Наа нүн чи юм хэрэглээг байгаа шүү дээ. Тэгснэ эмч болоо хэлсэн юм. За манай бол одоо ингээд юу нэ амтлагын юу шинжилгээ буруу гарсан байна гэсэн байна. Тэгээд нөгөө ихнэр бодсон юм. Би одоо энэ өдөр 4 өдөр нэг хичээлд орсон. Өөр ямар ч юм уугаагүй. Ямар сони. Тэгээд ер нь бодоод байсан. Ер нь наа чи ерөө хавдар юм байна. Ер нь энэ хичээлд ороо сайн байна юм. Тэгээд эмнэлэгт суухан болоод наган багшийн хичээлд ороод бүхний 35 өдрийн хичээлээр дамжаад бүрэн өсөөлөлдсөн шүү дээ. Тэгээд тэр ихч маань одоо бараг 70 гарцсан. Одоо Шанхайд байна гэсэн. Одоо бүрэн өсөөлүүлж чад ан чинь 25 жил наад нэг жилийн өмнө гэдэг чи 25 жил болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо наган багшийн хичээл дээр бол одоо өвчнөө жишээ бий болох ярьчихгүй. За өвчнөө жишээ гэж ярих юм бол одоо юу байна вэ? Наган багш одоо өвчнөө гэсэн жишээ бол маш олон байгаа. Одоо нийгмийн чанартай хад хот тавтай гэж бол одоо маш олон байна. Өвөр Монгол байна, Ар Монгол байна, Ар Монголын хүмүүс бас одоо нийлэгний хот тавтар одоо тэгээд өөр хөөхнөө, савнаа гэж хот тавтар гэдгсэн юм бол маш олон байгаа. Тэ. Тэгээд одоо өвөр Монголд ч гэсэн одоо ерөн гэдгсэн юм бол маш олон байна. Тэгээд би сая нэг юм ярьсан шүү дээ. Одоо ингээд өөр хүн ингээд эдгэх гэдэг. Одоо манай тэр хүлээсэн яа. Манай авган дүүн болохоор Японд байдаг. Тэгээд тэр чинь болохоор Япон хотод нөхөр Япон байхгүй. Тэгээд хоёулаа хоорондоо 5 жил болоод хүүхэд байхгүй. Хүүхэд олдохгүй ерөөсөө. Тэгээд 99 онд нөгөө наган багш Шилээ хотод байсан. Тэгээд наган багш Шилээ хотод нэг уулзаад хоёр өдрийн хичээл орчхоор нөгөө 21 оны визэд ирсэн болохоор явах хугацаанд болцсон. Тэгээд хоёр өдрийн хичээл орчхоор явцсан байхгүй. Наган багштай нэг уулзаад тэгээд явцсан. Тэгээд манай тэр дүү болохоор бас хүүхэд олохгүйн дээрээс бас нөгөө ингээд нурууны ясандаа жоохон мөрөсөлтэй. Тэгээд ерөөсөө наа чи нөгөө гоо сайхан арт гэдэг болохоор их удаан жавсан шүү дээ. Тэгээд нуруунуудаа жавсаж чадахгүй амар хичээдэг байхгүй юу. Тэгээд одоо Японд өндөр онцлог бас ерөөс сайн болж чадахгүй. 60-аа дөрвөн дуудаад эмнэлэгд ороод явчихна. Тэгээд юу нутаг бочаад Япон явчихад 5 сарын дараа хүүхэдтэй болсон. Тэгээд хүүхэдтэй болоод хүүхэдтэй 7 сартай байхад хүүхэд дутуу гарчихгүй юу. За тэгээд хүүхэд дутуу гараад нөгөө нэг юу яадаг вэ? Ямар нэг сар гэдэг лээ. Хүүхэд яадаг. Тэгээд 3 сар 2 сар идэх ус байхгүй юу. Тэгээд хүүхэд нь яг хүн болоод хэрэг тэгээд болсоо та. 9 сар болоод 2 сар идэх нөгөө амьдгийн нөгөө юу нэ дулаан бохруулдаг нөгөө харьцаг байдаг шүү дээ. Тэнд байжгаад тэгээд гарч ирэх хөдөө төр хүүхэд юутай амар боорой толгоогоо таахгүй. Тэгээд Японы амтлагыг бол ингээд шинжилгээ өгөх нь юу гэж хэлсэн гэхээр юу ясна бойж болмоо. Тэгээд энэ хүүхдүүд заавал бүхэл 2 ой хүртэл ясна бойж болтын тэжээл өгөх ёстой. Амтлагыг заавал авах ёстой. Тэрнээс чи наа хүүхд чинь бол том болов хичээх гэсэн байхгүй юу. Тэгээд 5 сартай байхдаа юу нэрсэн. Одоо өвөр Монгол ирсэн байхгүй юу. Өвөр Монгол ирээд тэгээд юу одоо юу яасан. Өвөр Монголд ирчээд наган багш нар атсан. Шууд ер нь хичээлд орох ирсэн. Тэгээд нөгөө дээр нь юу байсан. Тэр хүүхдээс хачир дээр нь ингээд одоо юу гэх нь хүүхдийн ингээд илчиг юм гарцсан байдаг. Шижин гэж хэлдэг шнэ. Адь илчиг юм гарцсан байсан нүрэн дээр нь. Тэгээд наган багштай тэр оройн хотонд очиход уулзалдаад наган багштай нэг уулзаад би хамт очиод тэгээд наган багштай уулзаад нэг өглөөчгээд буудалтай хараад орой утчаад. За маргааш өглөө бид чи 2 өрөө авсан. Маргааш өглөө надад тэдний өрөөд манай адам ээж мэж бас атсан. Тэгээд тэнд ороод одоо өрлөөнийхөө хоолнд орё, чанд орё гэдээ оройнд нь орсон байхгүй юу. Тэгэхээр тэр хүүхэд унтж ирсэн. Тэгсэн нь хачир дээр хилдэн бол ерөө ингээд улайгаад одоо мэдэн шүү дээ. Уул нь хүүхдэд их гардаг шүү дээ. Ил тэгээд тийм ингээд тойроод ингээд хальстай. Ингээд юм гарцсан тийм хүүхдийг халдаг шүү дээ. Тэгээд улаан байдаг байхгүй гарцсан. Тэгээд би очиод ингээд унтчихсэн дээрээс нь хөөе гэдэг ингээд хийсэн чинь чагаа хальс үлдээд маргааш өглөө одоо нэг чинь нэг оройн нагамчтай уулзаад маргааш өглөөнө гэсэн үг шүү дээ. Энэ чагаа хальс үлдээд ингээд хальс үлдээд хуурцсан байхгүй. За энэ үст амар гайхамшигтай хүүхдэд. Тэгээд дараа нь 14 өдрийн хичээлд ороод ээжтэйгээ хоёул орчоод бочаад нөгөө юу Япон явсан байхгүй юу. Тэгээд Японд очсон чинь нөгөө Японоос гарах үед бол хэлсэн гэнэ Японы амьдлаг заяа нөгөөд хятад очиод бол одоо ятны сүү эдээ одоо юу ч харгалж чадахгүй. Тэгээд тэд нар чинь нөгөө хүүхдийн нөгөө сүү байгаа ш та сүүгэн бүр Японоос авч ирсэн. Тэгээд Японд очингууд чи амьдлаг чи Японы амьдлаг чинь хүүхдийн чинь ингээд дуудсан ш та. Очихаар нь хайгаад явна ш та. Хүүхд яачваа амьд гэж чинлэгээ өгөө эмтлүүлээ гэдэг тайдаг байхгүй юу. Тэгээд 21 өдөр явчих гарч хайгаад ирж тараас нь. Тэгээд очингууд нь маргааш нэмлэг дээр атсан. Тэгсэн чинь
ясна шинжилгээ одоо энэ чинь 5 сартай 2 өдөр гэсэн үг чи одоо 5 сартай байна шүү дээ. Очоод шинжилгээ өгсөн чинь ясна бүрмөсөөр болсон. Тэгээд одоо энэ хүүхд болохоор туулайтай хүүхд гэж яднаас 11 хүүхд байгаа. Тэгээд одоо бас нөгөө Японы нөгөө юу вэ? Спортер хичээлж байгаа. Тэгээд энэ маш сайн. За энэ бол манай гэр бүл гарсан бас гайхамшиг. Хүүхд төр хүүхд бол нагам хүүхд болохгүйсэн хүүхд болсон. Хүүхд нь одоо ясны байжилд одоо Японд энд хөгцсөн гэж байна шүү дээ. Тэгээд бол тэдэнд бол ер нь буруутнаж байхгүй. Тэгээд бол одоо хоёр хүртэр одоо юм гэсэн хий яа тийжээд өгөж одоо ясны байжилтыг сайжруулах эмчилгээ авах хэрэгтэй гэсэн чинь тэр хүүхдүүд 5 оноос 5 сараас хойш байгаа бол одоо ямар ч эмчилгээ авах өнөөдөр 11 настай. Ингээд одоо бас спортер хичээлээд бие нь маш мундаг. Энэ бол одоо манай гэр бүл гарсан батнаг сайхан гайхамшиг байгаа. За тэгээд бол нагуун багшд одоо энэ юу арсны арслын чанар өвчин маш олон гарсан. Одоо тэгээд жишээлбэл одоо хүнд ярихад хор тавтар арсны одоо энэ арсны арслын чанар өвчин гэдэг бол одоо ярим гаж жагсан хайлсагч хэлдэг шүү дээ. Хятад болохоор эпишэ гэдэг. Энэ өвчин бол ихэд одоо ч гэсэн имтлэг байхгүй шүү. Ер нь бол уухгүй хор тавтар гэж хэлдэг шүү дээ. Хүнийг амдаар зовоод гэж хэлдэг шүү дээ. За хүндөөс ярих юм бол хор тавтар арсны энэ арсл чанартай өвчин гэдэг чинь хөнгөнөөс авч хэлэх юм бол арх тамгаа жогсож байгаа хүн зөндөө маш очоод хичээлд орж агаад гентхэн тамхин дургуулцдаг. Гентхэн арх ухааран бөөлжиж муулжид архин дургуулцдаг хүн зөндөө байгаа шүү. Тэгээд бас арх тамхинасаа гарыг гэсэн эрүүл мэндэд ботсон хүмүүс наган маш их хичээлийг байг сонсож байхад бол танай өөрөө бие чинь бол маш их ашиг маш их гайхамшиг гарнаа гэдгийг та нар бүр итгэлтэй байж байгаарэ. За тэгээд нөгөө зарим нэг хүмүүс бас асуусан байна. Түрүүний уг нь бол бас хариулсан тийм ээ. Зарим нэг зөвнөрөд тийм ээ зөвнөгрөл гэдэг үгчтэй. Зарим нь одоо тийм ээ тархамал гэдэг зарим нь даралт ихсэх нойргууд зэрэг ингээд хүмүүс асуусан. Ийм өвчин идэх үү? Ийм өвчтэй хүмүүсд ямар зөвлөгөө өгөх вэ гэсэн. Тэр нөгөө нь хоёр нь ямар гинэ? Даралтаас дэш шиг даралт зөвнөөд гэдэг одоо нэг хөвших тийм ээ тийм үү. За. Зөвнөрөл гэдэг аахгүй. Хөвшин зөвнөөд одоо тийм юм амахтаа санаад байдаг тийм үү. Зөв. Тэгээд энэ сая нөгөө юу гэсэн даралт гэсэн шүү дээ. За даралтыг гэж ярих нь манай гэрд манай хажууд манай гэр бүлөөрөө бүгдөө наган багш шүтцсэн хүмүүс байгаа. Тэгээд миний өөрийн хувьд бол би одоо нэг хүмүүстэй нэг өвчтөй хүмүүсээр надад миний хажууд тэгээд харагдсан шүү дээ. Одоо инхгүй дэхгүй гэдэг би шууд миний тарих мэдрэмжид юу орж ирдэг юм. Наган багш л орж ирнэ. За тэгээд тэр хүн наган багш эсэргүүцэл ингээл амар тэр чинь бол гоёга яхад ямар шал дургуурт. Би наган багш юмсан үнэхэр ш миний өнөөдөр та бүхэнд ярьж байгаа сэтгэлээ. Үнээр сэтгэлээс уураад таастай өнөр зинхүү хэрэгтэй. Шал дургуурт байхгүй юу? Энэ үнэ өгш. Тэгээд манай хадам байж болохоор даралт өндөр. Ёо хамгийн хүнд байдлаа 210 хүрчихсэн байхгүй. Тэгээд би хамт явж байгаад машинтай явж байгаа би тэр өдөр машин жоо уртагдсан байхгүй. Тэгээд даралт нь гараа 210 хүрчихсэн байхгүй юу? Тэгээд бол хичээ байжсэн. Тэгээд наган багшийн хичээл бай хичээл ордгий. Тэгээд одоо бол даралт ямар ч асуудалгүй байгаа. Маш сайхан ирсэн шүү. Тэгэхээр даралт бол сайн болно. Тэгээд сая нөгөө ярьсан дээр дөвчин байгаа ш тэр бол сайн болно. Бисээс ярьсан наган багшийн хичээл гэдэг нь ерөөсөө энэ өвчин гэдэг нь тэр өвчин идэхгүй тийм юм бол байхгүй. Өвчин хэр идэхгүй гэдэг нь таны өөрийн бие шалтгаална. Наган багшууд хичээлд орж байгаа бүх хүнд л адилхан эдгэрэх боломжоор эмтэлж байгаа гэсэн үг. Ороод суусан хүн бол ерөөс бүр ямар ч тийм юу байхгүй гэсэн үг. Миний илүү өдөхгүй, чиний дутуу өдөхгүй гэсэн тийм юм ерөөс байхгүй. Харин яаж идэхгүй гэдэг нь таны өөрийн бие шалтгаална. Би та нарт жишээ татаж ярьсан шүү дээ. Та сэтгэлээнийг яаж барьж, ямар сэтгэлийг барьж хичээлд орох уу гэдэг л хамгийн чухал гэсэн үг. Тэгэхээр энэ бол хэр удаа идэхгүй гэдэг нь таны өөрийн бие шалтгаална. Тэгэхээр наган багшийн хичээлд одоо энэ өвчин идэхгүй, тэр өвчин идэхгүй гэсэн тийм юм бол ерөөс байхгүй. За дараагийн асуулт нь гэсэн эдгэрхийн тулд сэтгэл зүйгээ яаж удирдах вэ? Өөрийгөө янз бүрээр өөдөө татаад хичээгээд байсан ч асуудал тулгарх үед эргээд өөртөө итгэлгүй айцтай болчих юм аа. Яавал дээр вэ? За энэ бол одоо бараг өвчнөөс илүү сэтгцийн талын юу болоод явсан байна шүү. Ер нь бол энийг бол одоо ер нь бол наган багшийн хичээл ингэж ярьдаг юм. Хүн бие засгаад илүү сэтгэлийг часна гэж ярьдаг юм. За энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь одоогийн хүмүүсүүд одоо хуучны манай дээр үеийн манай одоо сайхан хөдөөнөтгөн сайхан монголчуудад бол өвчтэй болсон байгаа. Тэгээд нэг хүн нь яг одоо нийгмийн асуудал одоо жишээлбэл эдэн ондан байдаг юм уу? За эсвэл одоо хүний хоорондоо харьцаа байдаг юм уу? Тэ ийм юм очроо. Тэгээд
энэ нийгэм хөгжихийн дагалдаад ер нь бол хүний сэтгэл санаа юм уу, хүний санаа бодол юм уу, ер нь их хичүү. Тэгэхээр тэрнээсээ болоод хүн бие өвтгөөс өмнө сэтгэл өвчлөлт. Сэтгэл өвчлөж юм гэсэн юу гэсэн үг юм гэсээр өөрийн биед их дарамт авна, их юм бодно. Тэгээд амьдралын дарамтаас ихтэй. За тэгээд ийм учраас хүн сэтгэл санаа аймаар их ингээд доошоо орох их одоо өөрийн биед их ачаалттай явах үед өөрөө ирэхгүй. Өөрийн биеэ ирэхтэн бол юу яаж эхлэх шүү. Тэгээд ер нь одоо ингэж амьдрал харахад ингээд нэг өдөртөө ингээд нэг амар доогоо жовсон чараатай бүх юм жовж яддаг хүн болоод гэсэн ямар асуудал ч гэсэн инээгээд явдаг хоёр хүн. Тэр инээгээд явдаг хүн өвчөө олгоноор баг шүү. Учир нь яагаад юм гэсэн. Тэр хүн сэтгэл сайн байхгүй, сэтгэл тэнэ. Тэгэхээр жоох юм байхгүй. Хүн ер нь ингээд одоо ингээд тарих зовж эхлэхэд хүний бүх хэрэгтэй дороотж эхэлнэ шүү дээ. Ажиллагаа муудаж эхэлнэ. За тэгэх гээд бол өвчлөх боломж гарна гэсэн үг байхгүй юу? Технэрүүд ер нь бол сая нөгөө хөхтэй асуусан шиг өөрийн сэтгэл өөрөө сайн барьж чадах хэрэгтэй. Өөрийн сэтгэл санаагаа баялангуй байлгах хэрэгтэй. Тэгээд ер нь бол баг очиртай нэг баг очрыг их болгох юм уу? Баг очрыг учир болгох. За энийг бол маш ер нь бол анхаарал таарна. Энэ бол өөрийнхөө хүний төлөө ш өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бол эдгэр бодлын очрыг бол ер нь бол санаа унаанд болгож тэгэж одоо тэрний төлөө жовж тэрний төлөө одоо ер нь бол учир гэдэг юм бол харин ирсэн очрууд ер нь гарсан очрууд гарна. Чи санаа жаваад очир байхгүй болчих юм байхгүй. Харин шийдвэрлэх зохистой очир шийдэж явж тойрч гарч болохгүй л. Гэхдээ өөрийн сэтгэл санаагаа маш сайн зохицуулж чадах хэрэгтэй. Энэ бол ер нь бол одоо наман багш гэж ярих одоогийн хүмүүсүүдэд хамгийн их байгаа нэг учир байгаа. Одоо бүдүүн томчууд гэж ярихгүй хүүхдүүд үстэй байгаа шүү дээ. Одоогийн сурагч хүүхдүүд мануусын юм мануустай хүүхдүүдийн одоо шал өөр сэтгэлийн хүлээн авах чадвар маш муу. Тэр үнэ сэтгэл бол одоо наман багш нэгчлэлтэй бангирдаг шүү дээ. Одоо гитар яаж янган гэж байгаа шүү дээ. Хүн хэдийгээр биеийн өвтлөг бол сэтгэл нь өвчлөлттэй гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр нь одоо сэтгэлийг өвчлөхөөс хүн бас маш бие хичээх хэрэгтэй, өөрийгөө бас өөрийгөө эзэмшиж чадах хэрэгтэй. Энэ бол одоо манай наман багш хичээлээр байн ярьдаг нэг юу байхгүй юу? Байн ярьдаг наман багш гэж өөрийн биеийг яах хэрэг эзэмших хэрэгтэй гэж. За дараагийн асуулт нь яаж бусдад ойлгуулж мэдж гэсэн хүнийг тийм ээ өвчин зовлонгоос нь салгах вэ? Ойр дотны хүмүүс маань өвдөөдөл байх юм аа. Тэднэрт яаж ойлгуулж энэ имчилгээг санал болгох вэ? Сайн тэднэрт одоо тийм ээ сайн ойлгуулж чадахгүй байна. Энэ тал дээр та ингэ тийм ээ туслах уу гэсэн. Тэгэд ер нь бол ингэдэг. Одоо жишээлж ярих юм бол би одоо ингээд эдгээд 20 жил болж байна. Наман багшийн бичиг ном бол одоо юм уу одоо нэг CD медиагээ тийм материалууд дунд болон байгаа шүү дээ. Тэгэхээр надад нэг ч байхгүй. Би бол өөрөөсөө худалдаж авсан, шинэ гарахааргүй худалдаж авдаг. Тэгээд наман багшийн бичил материалын гаж над 65 хүргэж өгдөг. Ганц хоёрыг. Тэгээд уг нь бол би хэрвээ адгалсан бас надад нэг 50 60 бараг 100 ч хүрсэн байж магадгүй. Гэхдээ өнөөдөр нэг ч байхгүй. Харин яадаг юмсаа би тэр намайг бүр өвчтөд өгчтэй. Энэ намайг үжээ гэж. Тэгээд ер нь бол одоо тэр хүнтэй эхлээд явах ярьж өгч тэр байдлыг хамгийн гол нь бол наман багшиг бол ондын талаар би сая саглаад ярьсан шүү дээ. Ондын талаар хэрвээ сая ингээд өвчнөд очиж ярих юм бол хүн итгэхэд хичүү. Би ч гэсэн өөрөө сая ярьсан шүү дээ. За итгэхгүй 2 удаа хүн очиж хэлээд итгэхгүй байж байгаа тамхсаж зөндөө хорийн намслаа зөндөө их мөнгө зарлаа амьдгад хаялаа тий. Тэгэхээр нь бол энэ талаар бол дүндүггүй ярихаас илүү та хэрвээ боломжтой бол ондын талаар жоох ярьж өгч болно. Хамгийн гол нь энэ жишээнүүдийг сайн ярьж энэ бүр итгүүл хүч маш чухал шүү. Маш сайн. Одоо жишээлж ярих юм бол яг үнэхээр онд ярьсаас илүү тавшилтын эхнийхий болоод одоогийн харуулгаар яа чи ямар сарын би өний туршиг идмэ байна гэсэн сэтгэл бод мэдрэнд найдвартай ор. Учир нь яагаад вэ? Энэ бол хамгийн хэн ч гэсэн хуурах чадахгүй хамгийн хүчтэй нөгөө юу байхгүй юу? Одоо юу гэж хэлэх вэ? Хамгийн хүчтэй одоо үнэн бодтой гэрч байхгүй юу? Энэ бол яг хүний нүдэнд харагдаж байгаа. Хэн ч гэсэн чи ийм хүн ингэ итгэхгүй харах байхгүй шүү дээ. Одоо жишээлж ярих юм бол арсны харшилдаг өвчл. За чи тэрийг хэрвээ байх юм бол шууд харах. Тим амар хичүү байсан. Жожоо хайстай байсан хүн. 5 сарын дараа 3 сарын дараа ийж явах болсон. За чи энэ итгэхгүйгээр яах вэ? Өөр ирэхгүй за хажиасаа сони юм байна итгэхгүй ч гэсэн очоод энэ нэг туршиж ичээ гэсэн бодол орно. За туршиж үзээд хэд өдөр хичээлд ороод тэр хичээлийн хүний сайн сонсох наа нь өөрөө итгэдэг юм. Тэгэл өөрөнд нь бол ер нь наман багшийн хичээл гэж ярихад бол бараг 100 гараг ярихад бол 170 юм уу 60 юм уу 70% нь итгэхгүй туршиж үзээд итгэсэн хүмүүс шүү. Наман багшийн 100% энэ хүн чинь мундаг байна. Би нэг 100% ойлгочихлаа гэж хичээлд орсон миний бодоход 110 хүрэхгүй байна.
Тийм шүү. Ер нь хүмүүсүүд нь энэ чиг сони юм, энийг гайхаад энэ ямар сони бидэнд туршаад үчигээд тэгээд итгэсэн маш олон байна. Ер нь бараг л тэгэл итгэсэн. Тэгэхээр чи тэр хүнтэйгээ ярихдаа гэр бүлийн хүмүүсүүд одоо тэр хүнтэйгээ ярихдаа тэр хүний яаж туршиж үчие, энэ ямар сони юм ээ, туршиж үчие гэсэн тийм л бодолтой болгоцоход наа хүн. Одоо өвчин итгэхээс үл маш бурхан болчихсон л гэсэн үг. Тэгэхээр тийм л болох хэрэгтэй. Дараагийн асуулт нь нагуун мэдээгийн юм чинь юм хичээл та анх суугаад одоо эдгэрсэн байгаа шүү дээ. Тэгээ ер нь тэр эдгэрснээс хойш баттгах тийм ээ засал одоо хичээлүүд тийм ээ яаж суудаг вэ? Дахин суудаг уу? Одоо тийм ээ суудаг. За тийм. Тэгээд юу л да одоо энэ баттгаах бас жоохон чухал шүү. Одоо жишээлбэл бас миний хажууд бас ийм нэг жишээ байгаа. Манай нэг ангийн хүүхэд буянт гэдэг одоо энэ чинь 2002 онд юу нэг жолсож явах өвч. Цусны хортол гэсэн үг тийм. Цусны хортол өвч. За цусны хорт авдаг гэсэн үг л да. Цаашаад манай тэр ангийн хүүхэд болохоор бол юу яасан л да. Нагуун машинд очиод маш сайн болсон. Ер нь бол их сайн болсон. Одоо тэр чинь цусных нь юу хэдий байсан бэлээ яаж вэ? 200 гаруй байсан бэлээ. Хэдий байсан бэлээ. Би бас таагийн сайн мэдчихсэн мартаж. Тэгээд энэ нөхөр болохоор ингэсэн. Нагуун машинд хичээд ороод маш сайн. Бараг үндсэн 180% гэсэн байхгүй. Цусны хавдар. Маш сайн болсон. Тэгээд чи өвөл байгаа байхгүй. Тэгээд чагасраа орсон чинь манай хүн юу яах гээд болдгоо. Гэртээ харих гээд. Тэгээд нагуун машинсан гэнэ. За чи одоо гэртээ харийг бол одоо яанууд одоо хариул хайртай. Тэгээд ер нь түрүүний гаднаас нь хараад өвтгийг мэдсэн. Өвчнийг өвчж гарах юм болсон байхгүй. Маш сайн болсон. Тэгээд бол 180 удаа. Чи нагуун машин өөрөө хэлсэн гэсэн чи 7 хоногоос хэвтэрч болохгүй шүү. Тэгээд бол хөдөө оцоор одоо ханиад төрхий маш сайн хичээгээрэй. Чи ханиад яасан ч болохгүй шүү гэсэн. Тэгээд маань хүн гэртээ ирчээд 40 тонсон гэсэн. Тэгээд одоо 40 тоноод яг одоо уг нь бол тэрний тэр эмчилгээ 100% эдгэрээгүй. Яг ер нь бол жангалын чаг байсан л да. Тэгээд тэр хүн одоо сойлог алдаад ханиад түрээд халуураад тэгээд хоохот ороод хамах сүлд одоо маш сайхан юу яалтж өвчнөд тахуулснаас болоод хамах сүлд хүрэх явсан шүү дээ. Тэгэхээр үл сая хүний асууж байна баталгааж болно гэдэг энэ бол маш чухал шүү. Маш бүрмэлсэн сайн болох хэрэгтэй. Маш сайн болох хэрэгтэй. Ер нь бол 100% сайн болгосон ч гэсэн дараа нас нь нэлээд хугацаанд дотор одоо ингэж юм уу хичээлэн баталгаагаа сонсох хэрэгтэй. Энийг бол бас анхаарах хэрэгтэй шүү. Зарим хүмүүс бол тийм ээ сонсож байгаа одоо орхичод идэг тийм. За надад хувирлал өөрчлөлт гарахгүй юм байна гэдэг орхичод идэг. Тийм учраас тууштай сайн сонсох хэрэгтэй юм биш үү тийм ээ. Үр дүнг нь үзэх хэрэгтэй. Тийм. Тэгээд одоо юу байл да энэ хичээлд орж байгаа хүмүүсүүд бас нэг ийм нэг юу гарч байна. Одоо би миний одоо 20 жилийн шиг ийм учраас зөндөө гарсан. Одоо ингээд би очиод би одоо зөндөө сайхан ярьж өгөөр өөрийн биеэрээ жишээ татаад бичиж өгöd амар сайхан ингээд хааж байгаа юм. Би одоо униар чинь гайх чинь очиж хичээл ормоор юм хичээл орчдог. Тэр хичээл эхлэхэд маш сайхан тохируулгууд гараад эхлэнгүүд нь хичээл харчихсан. Одоо жишээлбэл одоо бол хамгийн доор хаяг 21 хоног нэг эмчилгээг авахчаа. Ядаж 21 хоногоор дуусаад голд нь 15 өдөр амрах юм уу те 21 өдөр амраад дахиад 21 өдөр тэгж болно. Тэгсэн 60 хүмүүс 3 өдөр сонсоод 5 өдөр сонсоод бид сайхан тохируулгууд гарч ирэх чинь хайчдаг. Тэгээ тэр үнээс сэтгэлийн ууган би ойлгож байгаа. Тэр хүн яаж байгаа юм гэсээр тэр итгэхгүй хайж байгаа биш. Өвчөө олсон бүх хүмүүс яардаг. Яаж сандардаг. Ер нь л тэрнээ өвчнөд үнээс төхөйгөл би яаж өвчнөөсөө гарах вэ? Өвчнөөсөө салах уу гэх юм. Тэгээд яарснасаа болоод өөр тийшээ хатчихдаг байхгүй юу? Одоо жишээд ярих юм бол та нар одоо хэлж гин үгүй юу? Өвөр Монгол дуучин баясаа гэж хэлсэн мэт та нар. Хөхөр хавдлын дуучин баясаа гэж одоо Монгол хэл жавхалтай гаяат жавхалтай бас нөгөө юу хамаг Монгол болж исэн. Баясаа гэж өвөр Монгол дуучин. За тэр болохоор авгаан болохоор манай амд өгөх юм. За тэр хүн бол одоо яг саяын ярьж байгаа тэр жишээгээ гаргасан байхгүй юу? За тэр хүн болохоор хотодтой хавдар авсан. Тэгээд тэр хүн болохоор ингэсэн. Хамах түрүү нагуун багшийн хичээл дээр 21 өдрийн шууд тэр бол нөгөө юу яасан байхгүй юу? Бээжинтийн хорт хавдрын эмнэлэгт очиод шинжилгээ өгсөн чинь наад чи хотоодны хорт хавдар тэгээд одоо ямар ч эмнэлгээд хаалгаанд орох боломжгүй гэсэн байхгүй юу? Одоо хэмээ юм хийж болно хаалгаанд орох боломжгүй гэсэн. Тэгээд юу яасан байхгүй юу? 21 өдрийн хичээлд ороод яг хичээлд орсныхаа дараа нөгөө Бээжинд 21 өдрийн хичээлд дууссан шинжилгээнд орсон Бээжинд орсон. Шинжилгээд ороход би аваатай ярьж байгаад асуусан чинь ой хагалгаанд орж болохгүй гэсэн одоо бүр болмоор болчихсон байж шээ. Альтернатив мэдээд идэгсэн хэдэн хувьд идэгсэн байна гэж ярьжсэн байхгүй юу. Тэгээд хэрвээ тэр хүн
нэг ч алдалгүй нагуун багшийн хичээлээ ингээд одоо сая хэлдэг шиг баттгаагаад ингээд сайхан сонсоод явсан бол тэр хүн 100 идэх боломж маш их байжсэн. Тэгсэн маань хүн яасан одоо нөгөө гүмбэнэ борхон амжтар отлоо гэсэн гэгэн дээр очлоо гэсэн 21 өдөр юм уусан. За ингээд 21 өдөр маш цааш явтагмаас хараалтж байгаа шүү дээ. За таньжинд очиж бас өвсөн юм уусан гэсэн. Аагүй юу хаа очиж өгöd нэг өвсөн юм уусан гэсэн. За тэгээд бас нэг сар өнгөрч байгаа. За одоо тэгээд хамаг нийлээд явсан тэр энэ тэнд баахан гажиж явсан Монгол юм уусан гэсэн. Тэгэхээр ер нь нагуун гişиг хичээдээ буйнгаа болоход өөр гажиж явсан тэр хүмбэлгээ сандарсан. Тэгээд хамагсууд болохоор таньжинд очиж нөгөө нэг юу яасан нэг хоол хасаад тийм мэдлэг авсан. Тэгээд хамагсууд тэрнээсээ болоод өвчин яагаад орхи явсан ш тэр чинь бас тэгээд өгсөн байхгүй. Тэгэхээр тэрийг бас тэр бол бас маш юм шүү. Энийг бол бас маш анхаарах хэрэгтэй шүү. Маш хурц ааштай зочмог ууртай тийм ээ багтарч уйлдаг дураараа заантай тийм хүүхдийн зан авирт хичээл нь энэ одоо хичээл үр дүнд хүрэх болов уу гэсэн. Тэгээд ер нь бол нагуун багш одоо би сая ярьсан шүү. Нагуун багш байнг ярьдаг гэж одоогийн хүмүүсийн жишээлж ярих юм бол одоо хүүхэд байна уу, бүдүүн хүн байна уу, том хүн байна уу тийм зүгээр байж байгаад ууралдаг, аашчаас сонирн байдаг. Тэгээд жижиг асуудлыг амар томоор үздэг. Тэр асуудлаас болоод өөр юм дээр амар дарамт тавдаг, амар эсрэгдэг. Энд чинь бол нэг жилийн өвчин гэж байхгүй юу? Одоо жишээлж ярих юм бол манай улсад одоо монголч байна уу, манай одоо бурдаж чадлах шүү дээ. Сэтгцийн цалин амтлаг хөлний хөгжөөгөө. Одоо жишээлж ярих юм бол Америк гэдэг юм уу, Япон гэдэг юм уу. Энд бол одоо тэр их мөнгөтэй хүмүүс бол гэр бүлийн эмчиг сэтгцийн эмч байдаг шүү дээ. Тэр чинь болохоор яг ингэж ястдаг байхгүй юу? Өвчнийг урьдчилан сэргийлнэ. Одоо жишээлбэл машинаар авч чадвал машинаа нэг хамгаалт юм уу хийдэг ш тэртэй адилхан байхгүй. Хүн ерөөсөн буяа хамгаалт мэддэггүй шүү дээ. Хүн чинь ээж одоо бол яг хөө бид нар бас ингээд жилж шинжилгээ аваад байж чинь. Бид нар өөр үе аав ээж үйл чинь одоо 70 80 оны үйл чинь хүнд өвчлөд манарч надахгүй л уртлаад өвчин энд нэг жоох өвчин ч гэсэн хамаагүй яагаад гэдэг шүү дээ. Тэр чинь маш буруу байхгүй. Тэгэхээр нагуун багш хичээлээр байн гэдэг буян засгаас илүү сэтгэлийн заснаа гэдэг чинь одоо саяын тэр хүний асууж байгаа юм яг орж ийн гэсэн үг байхгүй юу? Сэтгэл санаагаа засахаар өөр одоо энэ ч бол биеийн өдөө хүчсэн сэтгэл өвчин чинь гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид яг нагуун багш хичээлд орох сайн гэсэн. Тархины хатангашил гинэ хоёр хүний асуулт. Нэг нь тархины хатангашил идэхгүй, нөгөөх нь тийм ээ өнчин тархины хавдартай тэгээд мөн байгаамаа зөвлөгөө өгөөч. За тэгээд энэ тархины хавдар гэсэн маш олон байгаа шүү нагуун багш. Одоо би эдгч ихэд би хичээлд орж яхад одоо юу байдгийг баруун сумын улаан гэж нэг ихч байдгийг. За тэр ихч болохоор өдөөний малчин хүн л да. Тэр ихч болохоор тархинд нь хоёр ингээд усан. Дахиад дүнээр хоёр усан нэгтэй болсон байхгүй юу. Тэгээд нөгөө хохотын нөгөө хараа тэмдэг ороод атсан чинь за наанам ч юм бол одоо 200 мянган yen бэлдээд ирээ. Тэгээд жугаалаад бийжэл хаалгаанд ороо ямар ч боломж байхгүй гэсэн. Тэгээд бол хаалгааны эцсийн дүн бол 50% гэсэн. Ер нь бол одоо амьд гарах яах вэ гэдэг нь үстэй хэлхий аргагүй гэсэн байхгүй юу. Тэгээд наад чинь нэгд болохоор хаалгаанд орох тийм баталгаагүй юм чинь хаалгаанд орохд хичүү. Хоёрд болохоор бол тэр үеийн хөдөөнөө өвөр Монгол хүмүүсүүд 200 мянган yen гаргаж авна гэдэг чинь өстэй тэнгэр толсон мөнгө байхгүй юу. Тэр ер нь баруун гаргаж чадахгүй шүү дээ. Тэгээд тэднээсээ болоод өөр нэг хуулиар нагуун багшийн хичээлд ороод нагуун багшийн хичээлд нийт 7 өдөр орсон байхгүй. Тэгтээ бараг тэр хүн шүү дээ. Яг очих үед нагуун багшийн хичээлд орчих үед хоёр хүнээр суудуулаад юу ч мэдгүй болсон. Тэгээд мөн грек хүн хичээлд орж ирсэн. Тэгээд 3 дугаар өдрөөс нь буян гайгүй болоод тэр чинь орохдоо аймаг хэлбэл гараад тархин гайгүй болоод буян мэдэнд ерөөсөн 3 дугаар өдөр ихэд баг үндсэндээ гай болоод 5 дугаар өдөр ихэд бол баг ерөөсөн өвчнөд өөрөө мэдээд байгаа байхгүй гэж өөр болсон гэдэг. Тэгээд 1-7 хоногийн дараа амьдгад очиж шинжилгээ хийсэн байхгүй байсан шүү дээ. Хоёулаа байхгүй. Тэгээд эмч нь болохоор тэр нэг л өдөрт шүү дээ. Тэр их шиг 7 эмч ирж нөгөө юу хөсөн гэсэн. Нөгөө CT-ийн нөгөө сацраг гэрлийн шинжилгээнд 7 эмч салсан гэсэн. Ирж. Тэгээд хамгасууд юу гэж хэлсэн гэсэн. За манай одоо тэгээд юу яасан байна вэ? Манай нөгөө эмч болохоор буруу шинжилгээ авсан байна гэж. Тийм шийд өгсөн шүү дээ. Тэгээд тэр ихч одоо минь байж байна одоо. Баруун сандад амьдарч байна. Одоо 25 жил болж байгаа. Тий. Тэгээд тэр намайг өмчүүлж байгаа үед бас нэг одоо Монгол улсын Сүхбаатар гэсэн нэртэй хүнтэй тэр үед 61 настай хүн байсан юм. 97 жавда махмус байх. Мөн их өндөр настай хүн байгаад 24 жил гэж үгүй юм байна. 61 гэдэг чинь 85 6-тай хүн байх хэрэгтэй юм байна л да. Сүхбаатар гэсэн бас нэг би нэрийн сан чадилж байна. Сүхбаатар гэсэн нэртэй ав байжсан. Настан байсан. Тэгээд тэр бол бас сайн болсон шүү дээ. Тэр чинь бас дахиад өндөгний хэрэг хэд гисэн бэлээ. Тэр сайн болсон. Тэгэхээр наган багшийн бол ийм сайн болсон жишээ маш олон байна.
Тэгэхээр илэрхийлэх боломжууд маш байна, сайн байна гэсэн үг. За доор нь хэлсэнээр хүмүүс хэлсэн байна. Тийм Астон Бактра өвчин тэмээ идэх үү гэсэн байна. За дээрээс нь үе мөчний хэрэг өвчин бас тэмээ идэх үү, хэр байх болоо гэсэн. За ер нь бол наган багшийн хичээл дээр одоо хэрэг өвчин, за үе өшөөнө мөгөр сургасан өвчин мөчмүүд гэсэн маш олон байна шүү. Одоо манай миний нэг жишээ ярихад одоо яг манай нутгийн одоо манай ээжийн ээж нь л да. Тэр одоо юу нэ өшөөнө төрийн албатанд хятлан байхгүй. Байнга одоо хэрэн дээр сууж идэг. Тэгснэ нуруунд нь мөгөр сургаад доор бие ямар ч мэдрэмж байхгүй болсон. Тэгээд наган багшийн хичээл дээр очиад бид нар хамт байсан л да. Тэгэхээр би чинь яг тэр жил өвдсөн байхгүй байсан шүү дээ. Хэдэн одоо 90 он гэсэн үг. Тийм байна 90 онд. Тэгсэн чинь одоо нөгөө юунд дээр суугаад явдаг байсан байхгүй юу? Өөрөө ингээд ямар ч хөдлөх боломж байхгүй. Доор бие мэдлгүй болсон юм чинь. Тэгээд 7 дугаар өдөр нь болохоор нөгөө наган багшийн хичээл орсон байхгүй. Тэгээд их хичээл орсон. Хичээлээр яг нөгөө манай тэр одоо тэр нөгөө манай ангийн хүүхдийн ээж нь байхгүй. Манай тэр ээж нь болохоор манай ээж нь ээж л таас. Тэгэхээр одоо 90 онд гэдэг чинь тэр ажил дээр байх тэтгэл гараа байсан байхгүй. Тэгээд тэр өдөр нь яг хичээл дээр нь тийм одоо өөртөө адилхан өвчтөй хүн сайн болсон юм. Тэгээд өөр амар байсан. Хамаг сүүлийн одоо нэг 3 саас хичээл ордог. Хамаг сүүлийн яг тэр хүн хариу мэдэл хийгээд одоо наган багшийн хичээл дээр таасан байл та. Тэгээд тэр хүн өвчнөө ярангууд өөрөө амар уйлал амар ясан гэдэг өөртөө адилхан өвчин болохоор. Тэгээд хичээл буухаар чи хүмүүс чинь амар 1000 гарын хүн чинь ингээл хэдэн зуун хүн чинь ингээл босгоор чинь нөгөө сууж байгаа хүн чинь болсон шүү дээ. Өөрөө гүйд босчихгоодаа нөгөө охин баяраа гэдэг байна. Хой баяраа гэдэг одоо өөрөө унчих байснаа унааг босчихсон гэж байна. Тэгээд идэгсэн шүү дээ. Тэгээд одоо байж байгаа шүү дээ. Ямар ч юу идэгсэн байхгүй. Тэгэхээр наган багш хичээл дээр бол одоо энэ мөгөөр сургасан одоо үе хөшөө ийм төрлийн өвчин төрүүд идэгсэн жишээ маш олон байна. Тийм маш олон байна. За бас илгэний хатуурал гэж асуусан юм. Илгэний хатуурал гэдгсэн үстэй зөндөө байгаа. Одоо Монгол гэсэн байгаа л да. Би ирээнд байж хахад очиж хариу мөдөд хийжсэн сонсч ирсэн. Монголоос монгол хүмүүсүүд очиж одоо манай ар монголчууд очиж одоо хичээлд орж байгаа л идэхэд ирээнд байж хахад ирээнд хичээл ордог байсан шүү дээ. Тэгээд одоо энэ элэг ер нь наган багш хичээл дээр элэг идэгсэн маш олон байгаа. Сайн элэг тийм элэг солиулах тийм одоо заалттай гэнэ. Тэгээ хөвлийн устсан гэж хөвлийн устай байгаа гэсэн. Тэгэхээр элэгний төрлийн өвчин учраас бас тийм ээ. Тийм элэгний төрлийн өвчмөр ерөн сайн. Тэгээд бол бас юу яасан л да. Одоо манай эрэнд бас манай нэг ах байгаа тогтдог гэдэг. Одоо их том бослоо ба. Тэгээд тэр болохоор элгэний заавал авах хэрэгтэй болсон. Тэгээд өөрийнхөө хүү нь болохоор хүү 165 ялга 60 ялга аавтаа өгсөн байхгүй. Хүү 160 ялга өгсөн. Тэгээд ер нь бол байнгын амьлаг дээр тэрний тэр хүн болохоор энэ тогтдог гэсэн манай ах болохоор бол байна. Эрэний ах болохоор хичээлд их ордог. Хичээл цаа хичээл их сонсдог. Ерөөсөө наган багштаас уулж энэ хичээл цаа ордог. Ер нь хичээл наган багшууд амар шүтдэг. Тэгээд тэрний тэр өвчүүд амар хүнд болчихсон. Тэгээд өөрөө за одоо хагалгаанд орё. Энэ хагалгаанд орсон. Тэгээд хагалгаанд орсон. Тэгээд тэр хүүгийн калиг аваад хагалгаанд ороо. Тэгээд ер нь бол Бээжингийн амьлаг бол хэлсэн гэсэн. Чиний айн бол одоо ерөөсөө хичүү. Ер нь бол ингээд элэг шилжүүлсэн ч гэсэн маш хичүү байх уу гэсэн. Гэхдээ манай тэр ах бас амар олон сайн болсон шүү дээ. Тэгээд тэр бол бас хичээл орсонтой бас маш их хамаатай гэсэн үг л да. Ер нь бол наган багшийн хичээл дээр одоо элэгний хорт тавтар элэг юу яасан. Одоо манай нэг үжимчин нэг хичээлтэй гэж юм байна. Элэг нь усчаад ус нь болохоор 70 хэдэн 35 кг. 35 кг устай хүн. Тэгээд одоо маш сайн явж байгаа шүү дээ. Тэр бол элэгний хавтар болоод амар болсон. Тэгээд бүх үеийн ус болоод одоо жишээлбэл сандал дээр суугаад босоход сандал бүр норчдаг гэж байна шүү дээ. 35 кг ус байвастай хамгийн ихтэй. Тэгээд идэгсэн одоо байгаа шүү дээ. Хичээлтэй гэж бидний танд хүмүүсд байхгүй. Тэгэхээр ер нь наган багш хичээл дээр одоо элэг идэгсэн хүн бол жишээ нь бол маш олон байна. Та нар одоо хараа энэ гар утсан дээр хичээл сонсох юм бол тэн дээр хөр ярьж л байгаа л да. Хор тавтар. Бараг ер нь одоо би бас хичээл сонсож байгаа. Ер нь хичээл сонсоод нь шүү дээ. Орой юм уу нэг удаагийн 3 чагс хичээлд одоо 2 чиг хичээл яг хариу мэдвэл 2 чиг хийж байгаа шүү дээ. Энэ дотор шүү дээ 2 чигээр дотор шүү дээ хорт тавтар гэж ярихгүй бараг байхгүй шүү. 7-8 уу ярихад л нэг нь хорт тавтар байгаа. Тэгэл идэгдсэн байгаа. Тэгэхэд бол одоо энэ хорт тавтар өстэй ямар илүү ямар их болсон байна. Тэгээд одоо наган багш гэдэг юм бол хорт тавтар ямар мундаг идэгүүлж байна гэдэг нь амар олон байгаа шүү. Наган багш нь одоо хүүхэд байхдаа тийм ээ толгойн гэмтэл авч ийсэн. Одоо 40 хүрсэн гинэ. 40 хүрсэн залуу. Тэгээ хаяа ундаг болсон. Энэ хүн одоо хичээлд тиймээс суугаад одоо үр дүн гарах болов. За гарна.
За тэгээд энэ чинь үжимтний хөлөө буян гэж хүүхэд. Одоо тэр үед юу л да төлөвлөхийн толгойн хэмтэй байхгүй юу? Алхаж малхаж сайн чадахгүй алхасан ч гэсэн хөл молон бүр ингээ яа хайдаг. Тэгээд тийм юм өвчөөд гэсэн маш олон байгаа шүү. Маш олон байгаа. Миний мэдхэрч одоо 2 3 байна. Одоо юм. Тэгээд бас нэг юу мотороос унаад энэ шилэн хүчнийхээ мэдрэл яснаас болоод бүх юм тамбараад 6 жил хэрэгцсэн. Одоо дамдин гэсэн байгаа. Тэр үед 50 хүн байсан. Тэгээд тэр хүн маань идгээд бүрмөсөн сайн болсон байна. Дахиад шилэн голын авгийн бас нэг эмч. Тэр болохоор бас машина ослоор машина аваад тэгээд бас доор бие тамбараад тэрний битлэг байгаа л та. Тэгээд битлэг явж байсан. Артик наган машин шууд хичээл явуулсан байна уугүй. Тэн дээр ярьж байсан шүү дээ. Миний битгий дараа ярьжсэн байх. Өмнө ярьж дараа нь ярьжсэн байх. Тэр туранхай нөхөр тэр төгөрчөнд тэгсэн шүү дээ. Юу машинаар гараад доор бие хүжүүн нухсаан тарснаас болоод доор бие тамбараад тэгээд тамгсан ногоон машин хичээл ороод энэ чинь 98 онд тэгсэн одоо байгаа шүү дээ. Хав одоо энэ төрөд гарчихсан болж байгаа шүү дээ. Тэр ийм юм өвчмөс сайн баг гэсэн. Тэгээд нүүрдийн имжлүүлбэл тийм илүү үр дүн илүү байдаг уу? За ер нь бол би сая ярьсан шүү дээ. Нөгөө хэрвээ одоо миний сая ярьсан хэдэн жил шиг маш сайхан ингээд сэтгэлээ сайхан байр наган багшийн хичээлийг сонсож чадах юм бол утсан дээр сонссон ч гэсэн маш сайхан үр ашиг гаргаж чадна. Хэрвээ одоо сайхан сонсож чадахгүй очоод наган багштай очиж уулзаад идэхгүй нүнэ байгаа шүү дээ. Очиж нагаад тэр зүгээр нэг уулзчаад яваад өгч юм уу? Эсвэл одоо уулзсан ч гэсэн дараа нь одоо тэр сайхан хичээлээ сайхан одоо баттгаах юм уу? Хичээлдээ сайхан ингээд найдварт орж чадахгүй юм уу? Тэгээд өөрийнхөө асуудлаас болоод юу яа? Өөрийнхөө асуудлаас болоод одоо ингээд тэр сайхан үр ашиг гаргаж чаддаггүй байхгүй юу? Тэгэхээр ер нь бол одоо зарим үед бол одоо наган багштай уулзаад би сайн болох болоо гэсэн одоо би сайн яриад байсан шүү дээ. Өөрийгөө мартах, өвчнөө мартах тийм байдалтай болох хэрэгтэй гэсэн. Хэрвээ чи наган багштай уулзъя гэж бодож ивэл өөрийгөө мартах чадахгүй, өвчнөө мартах байх гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ер нь бол одоогийн боломжоор бол юу яавал хамгийн сайн хичээлдээ ороод одоо ер наган багштай ер нь бол бас уулзвал бас хэрвээ уулзалт бол зүгээр наган багш өөрийнх нь одоо хэрэг хугацаанд уулзалтгийг тэд нь бол уулзалт хотол бас зүгээр гэсэн үг. Ер нь бол сайн гэсэн үг л та уулзах юм бол тэгсэн ч гэсэн одоогийн байдлаар бол бас одоо ингээд бас жоохон уулзах боломж багтай байгаа. Одоо тэгээд энэ хил гал бас юм болцсон байгаа. Тэгэхээр нь бол одоо уулзах боломж зүйл байхгүй шүү дээ. Тэгээд бол хэрвээ дараа нь боломжтой бол бас наган багш ер нь их хичээл орохоор авч уулздаг шүү дээ. Хүчтэй хүмүүстэй. Тэгэхээр нь бас уулзвал бас зүгээр бас сайн гэсэн үг. Ер нь сайн гэсэн үг. Тэгтээ бол заавал одоо наган багштай уулзвал өвчөө гэдэг нь хичээлд наган багштай уулзахгүй бол гар утсан дээр хичээлд орсон нэг ашиг үр ашиг гарахгүй байхаа гэж тэгж бодох юм бол буруу гэсэн үг. Тэгж бодвол буруу гэсэн үг. Харин наган багштай хичээлэн бас сайн орно. Хичээлдээ сайн байж байгаа наган багштай тэгж уулзвал бас сайн гэсэн үг. Тэгээд тийм байдалтай байгаа. Тэгээд ер нь сая зарим улсуудаас асуусан байгаа. Ямар дасгал төлөвлөгөө хийх ёстой вэ гэдэг бол одоо хамгийн гол хичээлдээ орно. Тэгээд одоо дагуулд нь хажууд нь одоо нэг наган багшийн тамир гэж байгаа шүү дээ. Тэрийг хий. Тэгээд хоол ундаа яаж хадгалах вэ гэж асуусан байна. Тэгээд хоол ундааны хэлний бол хоол ундаан дээр бол одоо наган багшийн хичээл дээр харш маш байхгүй. Тэгээд наган багшийн хичээл бол ерөөсөө одоо олон төрлийн харш. Одоо жишээд одоо крема хэдэж болохгүй юм уу? Жагас хэдэж болохгүй юм уу? За эсвэл зарим хүмүүсд ямар төрлийн ногоо хэдэж болохгүй юм уу? Тийм одоо тийм харшилтай хүмүүсүүд байдаг шүү дээ. За ийм юм гэдгсэн маш олон байгаа шүү. Тэгэхээр наган багшийн хичээлд ороход ерөөсөө бол одоо ингээд хичээлд орж байгаа хугацаанд одоо зүгээр нөгөө яруу хүмүүс ууж байгаа юм шиг юм уу? Эсвэл одоо энийг ийм хоол идэж болохгүй гэдэг юм уу? Тийм халуун ногоо идэж болохгүй гэдэг юм уу? Тийм юм бол гарах үндсэндээ байхгүй. Хоол ундаан дээр юу нэг харшлаад юу яагаад яах юм байхгүй гэсэн үг. За тэгээд ер нь бол нэгэд би саяас ирсэн. Хичээлд ороод одоо ингээд гар утсан дээр хичээлд орж байгаа юм шиг байгаа шүү дээ. Тэгээд би таахандаа доош нь ингээд сануулах нь хичээлд орж байгаа хугацаанд нэг хичээлд орсон бол хичээлээ тоглож таслаа. Одоо ч бид ийм сайхан боломж байгаа шүү дээ. Одоо Монголд байсан ч гэсэн ингээд гар утсан дээр сайн хичээлд ороо сонсчих нь хичээлд орж байгаа тэр хүмүүсийн имийг сайхан сонсчих нь. Тэгээд ер нь бол одоо наган багшийн хичээлд орохоор ингээд гар утсаараа сонсож байгаа хүмүүс болохоор яг чек гаргаад өөрөө ихтэй юм суугаад юм сонсоорой. Зарим хүмүүсд одоо гэрдээ сонсч ин чөлөөтэй гэдээ баг юу яаж
утсаа тавьчихаар ажиллаа хийгээ сонсоод явж байгаа байхгүй. Би бол тэгж сонсохыг ерөөсөө бас дэмжихгүй байна. Тэ? Тэгж сонсохыг дэмжихгүй байна. Харин өдрийн чагаа сайхан гараа тэр 3 цагийн хичээлэнийг сайхан одоо хэвтээд ядаж та утсаа тавьчихаар унтс хичээлээ сонсч чадаагүй унтсан байсан ч хамаагүй. Харин утсаа тавьчихаар өөр ажил мажил хийгээ сонсож байна. Тэгж сонсохыг би дэмжихгүй байгаа шүү. Тэгж сонсох бол өөр ашигын тал дээр бас жоохон юу байх уу гэж бодож байна. За application одоо нэг азтай application гэж байна. Энэ азтай application-ыг хичээл сонсох эсвэл ахуй талбарт очиж тийм хичээл сонсох хоёр юу ялгаатай юу? Ер нь бол юу л да. Ер нь бол одоо би сая бас ярьсан шүү дээ. Хичээл бас нэг юм хэлж байгаа. Одоо нэг сүүлийн үед манай хүмүүс чинь тийм байна. Ахуй талбарт очиж хичээл сонссон сайн гэдэг учраас тийм хэл хурд нээлтээсээ хэл нэгдүүл тийм өвчтөн хүмүүс аваад очиод явмаар байна гэдэг. Тэгээд бас ингээд маяг олон хүмүүсээр асуудаг. Тэгээд энэ талаар та тийм юу гэж бодож байна? За энд бол одоо би нагуун багшийн хичээл дээр байнга гэдэг нэг юмнаас яриа. Ер нь бол яг одоо ингэж ярих юм бол тухайн талбарт очиж сонсох бас жоох илүү байна. Тэр нь ягаад гэвэл чи гэрдэн байгаа үед чи гэрдээ гачаараа сонсож байна те. Тэр олон хүн суугаад сонсож байгаа үед бол олон хүний энерги явж байна. За тэгэхээр бол ер нь бол олон хүнтэй сонсоход сайн гэдэг юм. Тэгээд ер нь нагуун багш дээрээс ингэж ярьдаг байсан. Өчнөд өглөөд ингэж хэлдэг байсан. За та нар одоо ингээд буудал модалтай юм уу хичээлдэн тарчаад явж байгаа үед хоорондоо ингээд өвчнөө ярихад тэр чин чамд одоо би өнөөдөр ч адилхан. Би өнөөдөр гээд өвчнөө та нар яриа сууж хахад энэ чинь нагуун багшийн хичээлийг сонсож байгаа та нар адилхан байгаа шүү дээ. Учир нь би өнөөдөр ингээд өвчнөө ярьж байна. Энэ энергиг та нар дамжуулж өгч байна. Та нар өнөөдөр миний энэ ярьснаас болоод бас одоо сэтгэлийн хүчин чамар тийм энерги авч ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр миний энэ ч бол бас та нарт авчвал бас сэтгэл санааны тал дээр одоо интеллигентийн тал дээр бол маш их сэтгэлийн тамир авч ийн гэсэн үг байхгүй юу? Журга авч ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юм бол одоо энэ тийм. Тэгэхээр юм нагуун багшийн хичээлийг бол хэрэг боломжтой бол дараа хийлгэл гайгүй болвол одоо тухайн талбарт нь очиж сонсвол миний өөрийн хувьас бол жоох илүү авах гэж бодож байна. Тэгэхээр өөрөө бас тийм одоо хэл нээлтүүл нагуун бэлэг юм чинь тийм салбарын нэлээс Монголд нээлтгэр байгаа шүү дээ. Тийм. Энийг бол нагуун багш өөрөө ярьж ирсэн байхгүй. Одоо нагуун багш хятад Монгол хоёр улсын одоо хууль журам юмнаа дагуулад одоо ингээд албан ёсоор Монгол улсад бол өөрийнхөө салбараар нэг юм төлөвлөгөө хийгээд явуулсан байгаа. Тэгээд одоо ер нь бол коронавигоос одоо тайшилсан байгаа шүү дээ. Үгүй юм бол одоо баг үндсэндээ ажил эхэлчих ёстой байхгүй юу? Нагуун багш өөрийнхөө мэдээлэл ярьж ирсэн шүү дээ. Тийм. Монголд одоо Монгол нөгөө хөдөлгөөний гэрнээс мэдээлэл өгч ирсэн юу ярьж ирсэн шүү дээ. Ерөнхийдөө одоо өнөөдөр тийм ээ хичээ одоо сонирхож асуусан хүмүүсийн маань асуулт ерөнхийдөө баг тийм дуусч ерөнхийдөө асуусан хүмүүс бол ихэнх нь хариу өгсөн байх гэж бодож байна. Тэгээд тийм ээ нэг асуултад зөвлөсөн авчид гинж болсон бол мундаг мэддэг байжээ. За баярлалаа өстэй. Тэгээд миний бас хамгийн сонирхолтой хүүхэд байгаасаа хамгийн хүсэж ирсэн нэг ажил тоош шүү дээ. Эмч болох хүссэн. Тэгээд өөрөөсөө онцлогтой эмч болж чадаагүй. Тэгээд энэгээр бас нэг байсан. Тэгээд одоо өөрийнхөө тийм одоо хамгийн их дуурайдаг тийм дуунаас аялж өгч гэсэн байсан. Тэгээд одоо үсгийн шүлэг мүлэг холбоотой юм яхаа тэгж тийм. Огна юун дээр миний дуу байгаа л та. Миний дээр нэг яасан доо тийм. Өөрөө тийм ээ аяа. Тэгээ 100 усгийн шүлэг гэдэг нь зарим хүмүүс мэдхгүй. Тийм 100 усгийн шүлэг тийм. Ер нь бол одоо нэг сонсдог хичээлүүдээс хамгийн их сонсож байгаа дуртай дуунаас аялж өгч гэсэн. За тэгэхээр өнөөдөр маань миний анх хуваалцсан бичлэгийг одоо даяараа сайхан ингэж сонсож юу яасан ч маш их баярлалаа. Тэгэхээр мөн ч одоо бүхэл хүмүүстэй ирүүлэх хүсье. Та бүхэн минь одоо өчнөөс эртхэн салж баяр баясгал та бүхэнтэй хамт байх болоосай л гэж хүсэж байгаа. Тодорхойлт юм уу? Тодорхойлж чадахгүй шүү дээ. Аян тавьж байна шүү дээ.
хүүхдэг юм байна. Нутган дулсаа тэнцээ гоёсон гэрдэн ирлээ хайрлсан ханан бодсоо хавуусан гэрдэн ирлээ хогийн халасан ман сансаа одоо жах юу вэ? За та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийнхөө юугаа одоо энэ төргий те. За тэгээд энэ өнөөдрийнхээ маш олон хүмүүс тиймээ давшилтаа уулзуулж өгөөч, гэрсэн тухайн асууж өгөөч, ямар журмаар хичээл сонсох вэ, яаж анхаарлаа төвлөрүүлэх вэ, тийм ээ. Ихэнх маш олон асуулт асуугаад энэ тиймээ одоо уулзсан лайв удаан хугацаанд хэлсэн баг. Тэгээд тус хүний манаас тийм ээ нэг цаг зав болохгүй байсан учраас цаг завыг харж байгаа. Тэгээд цаг зав сонгоод энэ лайв хийсэн байгаа. Тэгээд хамгийн сүүлд хэлэх юм бол зарим нэг шинэ хүмүүс байх шиг байна. Хичээлийг тийм ээ яаж сонсох вэ? Аппликейшнээр яаж сонсох вэ? Яаж сонсдгийг гэх мэт асуултууд асуусан байна. Энэ ингээд групп дотор маань тийм ээ энэ хичээл хэрхэн сонсох тухай кириллээр тийм ээ одоо хичээл сонсох гэдэг чинь бичээд хайх юм бол гарч ирнэ. Тэгээд ер нь бол групп дотор маань бүх тийм ээ мэдээлэлүүд байгаа шүү. Тэгээд энэ групп маань албан ёсны групп учраас яг энэ группээрээ дамжуулаад үнэн бодит мэдээлэл авч байгаарэ. Тэгээд таны хажуугаар саарыг бас тийм ээ өөр зарим нэг хүмүүс бас хувь одоо нэг тийм ээ өөрийнхөө нэрээр групп чат нэгээд үүсгээ тэн дээр янз янзын бичээд ингээд шеэрлээд идэг. Тэгээд тийм учраас бас тэр бүхнээс болгоомжтой байгаарэ. Тийм ээ одоо яг үнэн бодит мэдээлэл авч чадахгүй өөр ингээд замын хүмүүсээс тийм ээ буруу мэдээлэл аваад магадгүй тэр хүн тийм ээ 7 өдрийн хугацаанд сарын хугацаанд мэдээлэх байсан бол эдгийнх өвчнөн тийм ээ хойшлох усанд хойшлох ч юм уу ингээд яг өөрсдийнхөө буруу тийм ээ зүйлийг нөө буруу гэж буруу зүйл хийгээд байгаа мэдгүй би өөрийгөө зөв юм хийж ийлгээ бодоод идэг. За тэгээд тийм учраас ямар ч гэсэн өнөөдөр нөө хүмүүс маань одоо өөрийнхөө асуусан асуултанд тийм ээ хариулт авч чадсан бахаа гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн лайвыг ингээд дуусгая. За ингээд та бүхэндээ эрүүлийг хааж жаргал сайхан бүхний хүсэн өрөөё. За тэгээ та бүхэндээ одоо Наган багшийнхаа сайхан сэтгэж өмчлөгөөр дамжиж зөв өндлөгөөр дамжиж тавшилттай адилхан юм сайхан мундаг их үр ашиг хүртэж за тэгээ тэр өвчнөө хичүүж олноосоо өртгөн салж надтай адилхан юм сайхан эрүүлэг ийм сайхан мундаг сайхан бийтэй болоорой гэж та бүхэндээ хүсье. За та бүхэнд баярлалаа.